Сайн уу хөрхнүүдээ энэ удаагийн цувралаар 2007 онд гарч байсан Хана Кимигийн хөрхөн цувралыг ярьж өгье. Мицуги Ашия гэх сурагч Америкаас Осакагийн хөвгүүдийн ахлах сургуульд шилжиж ирж буйгаар уг цуврал эхэлдэг. Энэ сургуулийн сурлага гэхээсээ илүү гаднах төрхийг илүүд үздэг бөгөөд сурагчдын тус тусдаа 100 пенүүдтэй гэж байгаа. Тэднийг алхаж байхад баахан охтууд бүжих бөгөөд хүүгүүд энэ байдал дассан харагдана. Энэ байдлыг гайхан хараг Ашияад Харагийг зурагчин эгч уг сургуулийн дүрмийг тайлбарладаг. Энд сурдаг бүх хүүгүүд онцгой бөгөөд тэднийг зөвхөн гаднах төрхийг нь харж сургуульдаа элсүүлдэг. Дэлхийн өнцөг булан бүрт салбар сургуулиудтай тул энэ сургуулийн хаанаас сайхан залууг олох боломжтой. Мөн нэр хүндийн самбартай. Алдар нэрээрээ уг самбар дээр иргэмлэгддэг нэлээд сонирхолтой сургууль байх нь тэр. Уг сургуулийн хажууд нь октын сургуульч бас байдаг. Үзэгдэл солигдоход нэгэн ангийн багш сурагчдаа шилжиж ирж буй Ашияг танилцуулж байдаг. Ангийнх нь Америкээс ирж байгаа сурагчийг цэнхэрнүүд шаргал үстэй залуу байгаадаа гээд догдолж байхад гаднаас форм томдсон жижигхэн Аз хүүхэд орж ирэхэд бүгд л дуугаа хурааж байдаг. Ашия өөрийгөө танилцуулсны дараа нэг хүүхэд түн рүү бөмбөг шидэн ондог. Удаа дараа ирсэн бөмбөгөн борооноос арайх гэж бултахад толгоон дээрээс нь төмбөн унаад ирдэг. Суудалдаа суух гэж байхад нь нэг далжижсэн юм дэгээдээд унгаана. Хүүхдийн шинэ ангийнхнаа угтаж буй царай нь энэ юм байх. Энэ үед ангийн гаднаас Ашияг өөр сурагчийн гутлын шүүгэнд битгий өөрийн гутлыг хийгээд бай гэж хэн нэгэн хэлдэг. Очоод хэн хэлж байгааг нь харахад Изүми Сано гэх сурагч байдаг. Хачирхалтай нь Ашия энэ сурагчийг таних байлаа. Ашия үнэндээ эмэгтэй сурагч бөгөөд энэ сургууль зөвхөн Изүми Санотой уулзахын тулд орсон байдаг. Сано бол хөнгөн атлетикийн гайхалтай тамирчин юм. Гэтэл ангийн нэг булангаас Ашияг маш хурдан гүйдэг. Ангийн ээс Накацу хүртэл хажууд нь юу ч биш гэж хэлснээр ангийнхнаагаа гайшруулна. Тэгсэн Ашиягийн ардаас нэг сурагч бариад нөгөө нэг нь булчингэн шалгана гээд далчханаж өгнө. Нэх олигтой булчин алгуу гэсэн чинь Накацу хурж ирээд Ашиягийн жижин дээр гараа тавьчихдаг. Хөөх юм уу Ашия өөрийгөө баригдчлаа гэж бодсон чинь Накацу чамд ёстой юу ч байдаггүй юм байна гэж авдаг. Накацу ийм хүүхэд өөрөөс нь хурдан байгаад боож өгөх шахана. Тэр дараа 7 хоногт болох уралдаанд Ашияг гүйцэнэ гэж ам гарна. Дуу ихтэй байсан тул Сано Накацутай муудалцаад ангиас гарч явна. Ашия өөрийг нь хамгаалах гэж Накацутай муудалцлаа гэж бодоод ардаас нь очиод баялснаа түдчин хэлэхэд Сано муу золигч нь би чам шиг сонирхолтой биш гэж авна. Ашия гээ гэж бодсон юм шиг байгаа хөөрхий. Угаасаа эмэгтэй хүүхэд хөвгүүдийн ахлах сургуульд байхад юм л тулгарна. Жишээ нь 0. Ашияг 0 ороход бүгд түүжээтэй. Тэнд шээж байсан хүүхэд хүн төрөхгүй юм бол энд ирж бие засаач гээд дуудана. Мань хүн яаж тэгж чадхав хэсэг пайнагтана. Гэхдээ бас өнөөх сурагчийн нөгөөлхийг нь харах гэж оролдноо бас. Ашияг 100 метрт гайхалтай хурдан гүйдэг гэсэн цөөхөөрөө хаасаагүй тарж бүлгэн болгон түүнийг элсүүлэхээр улайрна. Нэг болон 3 дугаар доромны ахлагч нар түүнийг өөрсдийн доромдоо элсүүлэхийн тулд хоорондоо зодолдох дээрээ тулна. Царайнуудыг л харж ах. Окота гэх зурагч Ашияад доромны талаар мэдээлэл өгнө. Уг сургуулийн доором 3 хэсэгтэй. Киножигоор удирдуулсан бие хамгаалах урлагт суурилсан 1-р доором, Нама удирдагчтай хөнгөн атлетикийн 2-р доором, Оскар ахлагчтай театрын 3-р доором гэсэн доормуудтай. Сурагчид өөрийн хүслээрээ доормуудаа элсдэг. Доормууд хоорондоо үргэлж өрсөлддөг бөгөөд бүтэн жилийн амттны ирэх, эсвэл өвлгөөний дасгалаас чөлөөлөгдөх гэх мэт шагналуудын төлөө өрсөлддөг. Ашияг доормын гадаа ирэхэд 2-р доромны ахлагч Намба нэг охинтой учир зүггүй үнсэлцэж байдаг. Ашияг хараад учиргүй танимхаарж түүнд дормоо танилцуулахаар болдог. Нөгөө охиноо явуулж хаад шууд өөр охинтой яриад байгаамаа бас. Доромд нэг нохой байдаг. Тэр нохой Сано болон охидтой их л сайхан харьцдаг. Бусадтай нь бол жинхэнэ ан ман үзэлцдэг л гэж байгаа. Тэгсэн ойлгомжтой Ашия тэр нохой үнэхээр тааламжтай хандхад Намба их л гайхна. Бас тэнд сүнс хардаг, сүнс шиг залуу болох Каешима гэх сурагчтай танилцсан. Каешима Ашиягаас хачирхалтай авраа мэдэрч байдаг.
Энэ үеэр 1 болон 3 дахь дормын сурагчид Ашиягийн ардаас хөцөлсөөр дооронд орж ирнэ. Тиножи Ашияг Намбагаас хол байхгүй бол жирэмсний шүү гэж айлгана. Оскар Намбаг алхаж буй нөхөж өрчхүүн эрэгтэн минь чи хэдэн хөвгүүнийг өөрийнхөө хохирож болгож байна даа гэж хэлэхэд Ашия улам бүр айж орхино. Ашия цонхоор харахад Сано сандал дээр унтаж байхыг хараад 2 дугаар дотор байр нь орохоор шийддэг. Саногийн унтаж буй сандалны хажууд ирээд хэсэг түүнийг ажиглана. Ашия Саног өмнөх шигээ энийхээ болсон хэмээн хуучны дурсамжаа бодон сандалны ирмэг дээр сууж байхад сандал нь хөмрөөс Сано түүний дээрээс унчихдаг. Энэ явдал түүнийг улмал эвгүй байдалд оруулна. Оройн 2 дугаар байрны хурлын үеэр маратонд гүйх тамирчтай сонгож байдаг. Ашия богинозайн гүйлтийн тамирчинд бол энэ марафоныг алгасан гэдэг бол Накао гэх сурагч манай аавын найз гүйгч тул намайг оруулаач гэж Намбагаас гуйна. Ёстой дураараа гар байгаа биз? Накацу Саногоос оролцох уу гэж асуудагч Сано дотголзож тэр хоёрын дунд дахиад л маргаан үүсдэг. Маргааны үеэр бид Саног алхийлсэн шүрмсөө урсан болохоор өндрийн хараалтай орхисон болохыг олж мэдэнэ. Тэр хоёрын маргааныг зогсоохын тулд Ашия Саногийн өмнөөс маратон гүйхээр болдог. Ашия өрөөндөө тунхнаж байх бөгөөд Санотой нэг өрөөнд хуваарлагдсан байлаа. Тэгсэн Ашиягийн хайрцаг задарч дотроос нь Санотой холбоотой сонины хажилбарууд унаад ирнэ. Сано хараад бүр шок болдог. Задарч яах вэ? Хөвгүүдтэй амьдарч би бэрхшээл үргэлжилсээр. Намба шампан байна уу гэд хагас мосын гүйгээд орж ирнэ. Тэгснээ бүр дахиад 2 хүүхэд шампан байна уу гэж орж ирнэ. Шампаноо яаж асан хүүхдүүд вэ энэ ч нодоо. Ашияг усанд орж байхад шүршүүрийн хаалгыг Накацу татна. Хаалгаа төгсөн тул сэтгэл амар усанд орж байхад муу санаатай Накацу шугамар түгжээг нь гүжиж онгойлгоод шампаныг нь аваад явна. Ашиягийн нүд зүгээр орой дээрээ гарна. Өрөөнөөс нь гарч явсан Накацу Накаотой мөргөлдөж альчуурын тодорхойг нь хараад уулга алдаж хашгирахад түүнээс нь Ашияж очиод гурвалжин орилолдоон болно. Маргааш өглөө Сано Ашияг дуудаж цэрэнэ. Ашия формоо солихын тулд нойлдоо орно. Гэхдээ манай Ашияд нуух юм байгаа мó л гэмээр. Сато бол жинхэнэ хот. Баахан охтод түүнийг болон бусад хөвгүүдийг харахаар урт саваа үүсгэсэн байлаа. Хөвгүүдийг хамгаалахаар Осака охидын сургуулийн сурагчид өндөр түвшинд бэлтгэгдсэн байдаг. Уул нь эсэргээр байдаггүй юм уу гэж бодмоор. Өдрийн цайны үеэр Ашия хоолой ганц хазаачгүй байхад хөвгүүд хоолой хувс орчоод алга болцгооно. Марафоны бэлтгэлийн үеэр Накацу өөрөөрөө нэлээн бахархалтай явж байлаа. Учрын дээр 50 м-ийн зайг 6.2 секундэд гүйжээ. Хажуугаар нь гинэд нэг хүн салхи татуулан гүйж харагдана. Харвал Ашия юуж болоогүй юм шиг 50 м-ийг 5.9 секундэд туулчхаад барайнд орчихсон зогсож байдаг. Энэ явдал Накацугийн зэвүүд дургүй хоёрыг зэрэг хөдөлгөнө. Урдж байгаа царайг л харж ах. Марафоны шагнал зарлагдсан байх бөгөөд ялсан дормын бүх сурагчид амрах эрх авах байлаа. 1-р дором тасралтгүй дасгал хийж 3-р дором бусад доромтой өрсөлдөх чадвар байхгүй тул нууц санаа боловсруулна. Накацу орой гэрийнхэнтэйгээ ярьж байх бөгөөд эмээгийнх нь бие юм уу байгаа тул заавал марафон төрүүлнэ гэж амлалт өгнө. Нөгөө талд Ашия Санод өөрийг чинь гайхалтай тамирчин гэдгийг мэддэг тул сонингуудыг чинь хадгалж байсан юм. Эвгүй байдал оруулсан бол уучлаарай гэж хэлдэг. Хичээл зүтгэл үргэлж өрдөнгөө өгдөг гэдэг үг чинь намайг олон удаа аварсан. Тийм байж яагаад өөрийнхөө бүх зүйл болсон өндрийн хараалтай орхиж байгаа юм бэ гэж асууна. Сано хүсэхгүй байгаа болохоор л хайсан. Харайхаа боллоо гэд миний амьдрал дуусчихгүй хэмээн хүйтнээр хариулдаг. Харин Ашия Санод хандан амьдрал үргэлжилгээрээ үргэлжлэнэ. Өндрийн хараалтгүй байсан чи амьдраад л явна. Гэхдээ нэг өдөр эргээд харахад үнэндээ хүссэндээ биш, айсандаа бууж өгснөө ойлгоод өөртөө худлаа ярьж явсандаа харамсаж магадгүй шүү гэж хэлдэг. Хэрвээ би марафон төрүүлж ихвэл чи буцаж өсрөл дээрээ хичээлэх үү гэж асууна. Хариуд нь Сано миний хэрэгт бүү оролцох гээд өрөөнөөсөө гараад явна. Угаасаа уулзаад удаагүй байж ич ийм яриад байхад гайхалгүй л яах вэ? Марафоны өдөр эхэлж тамирчид бүгд гарааны урд эхлэх цагаа хүлээж зогсно. 3-р дормынхын театрын анги гэсэндээ бүгд л маск зүүсэн байлаа. Тэр үед хэн нэгэн Ашиягийн хөлн дээр хадаастай гутлаар цоо хатгачдаг. Завиуртай байсан ч марафоноо эхлүүлнэ. Зам дөнгөж эхлэж байхад
Намбагийн зэрэг үерхэж байсан 15 найз охтууд гарч ирээд түүнийг үсдээд аваад үлдэнэ. Сайндаа ч биш. Накао өөрийнх нь сайн охинтой Намбаг болзолохгүй гэсэндээ тэднийг дуудсан байдаг. Хөлнөөс нь цус гарч байсан ч Ашия марафоноо үргэлжлүүлэнгүйсээр байв. Энэ хооронд Сано нойлын өрөөнд хоёр сурагчийн яриаг санамсаргүй сонсчихно. Тэр хоёр нэгдүгээр тормыг ялуулахын тулд Ашиягийн хөлийг санаатай гэмтээсэн тухайгаа ярьж байлаа. Үүнийг сонссон Сано тэдэн дээр очиод хэн ийм зүйл хийхийг тушаасныг асууна. Гэтэл нэгдүгээр дормын сурагч энэ нь хэн нэгний тушаал биш, өөрсдийнх нь шийдвэр байсан гэж хэлдэг. Учир нь хэрэв тэд ялагдвал Киножи зүгээр өнгөрүүлэхгүй гэж бодсон учраас ийм арга хэрэгэлсэн аж. 3 дахь дормынхан маск өмссөн шалтгаан нь үнэндээ замын дундаас өөрсдийнхөнтэйгөө солигдохын тулд байв. Тэдний энэ босромог үйлдэлийг зурагчин эгч захиралд явуулснаар 3 дахь дорм бүхэлдээ тэмцээнээс хасагддаг. Сургуулийн цэнгэлдэхэд эхний 3 сурагч орж ирлээ. Ашия хамгийн урд гүйж байсан ч хөл нь тэсхийн аргагүй өвдөж байсан тул газар цөхрөн унаж түүнд Наказу туслахаар ухарсан тул Киножи марафон төрүүлдэг. Сано Ашия дээр очин түүнийг өрөөд эмчийн өрөөрөө зөвлөнө. Тэднийг харсан Саногийн улаан ногоон Пин охин яагаад хоёр эрэхтэй байхад харамлах сэтгэл төрөөд байна хэмээн бодож зогсоно. Ашия бэртгэлтэй байсан ч хамагчлалаараа гүйсэн болохоор хүүхдүүд бүгд түүний нэрийг дуудаж уриална. Энэ үед Сано хуйтан тамирчин байхад нь хүмүүс түүнийг ингэж дэмждэг байсныг сандаг. Сано Накацу хоёр Ашияг эмчид хөргөж өгсөн байх бөгөөд тэр ядарсандаа унтсан байлаа. Саног явах гэж байхад Накацу түүнээс үнэхээр хараалтай орхих гэж байгаа юм уу гэж асуудаг. Үнэн дээр Накацу Санод уурлаж байдаг шалтгаан нь Сано хайртай спортоо орхисонд нь урам нь хуурсан байжээ. Тэр үед Каяшима Накацуг дуудан эмээ нас барсныг хэлдэг. Эмчийн өрөөнд Ашия сэрэх бөгөөд сургуулийн эмч түүнээс яагаад эмэгтэй хүүхэд хөвгүүдийн сургуульд байгаа билээ гэснээр 1-р анги дуусдаг. 2-р анги. Сургуулийн эмч Ашияг үзээд сэлжиг авч чамайг яаж чарсан эмэгтэй хүүхэд байна хэмээн нэлийн хурцдмал байдал үүсгэнэ. Яг тэр үед 2-р байрны нохоо Южиро гинэт эмч рүү дайрч уймын үсгэнэ. Тэр завшааныг ашигладаг Ашия зугтаж чаддаг. 1-р дорм Киножи болон 3-р дормын анд нөхөд Ашиягаас уучлалт гуйж байдаг. Намба ёстой уучлж чадахгүй гэж үнэд орж байдаг. Хажуугаас нь Накао боломжийг алдалгүй Намба руу үг хаяна. За яахав бид ялаад амралт авлаа гэж бодъё. Гэхдээ найз охингүй та тэр амралтаараа юу хийх гэж байгаа юм бэ гэж авдаг. Намба энэ бүхэн чиний буруу үхэж чи гээл сүр бодруулж өгнө. Тэднийг уймэлдэж байхад Киножи дараагийн удаа шударгаар өрсөлдөж ялагчийг тодруулцгаая гээд маргааныг зогсооно. Оскар болон 3-р дормынхан энэ удаагийн тэмцээний ялагч бид байх болно гин. Чадахгүй байж баахан сүр үзүүлээстэй. Сургуулийн дэд захирал энэ удаагийн тэмцээнийг зарлав. Тэмцээн нь ноён Осака буюу Осака ахлах сургуулийн хамгийн царайлаг залууг тодруулах тэмцээн ажээ. Энэ тэмцээнд Осака охидын ахлах сургууль мөн оролцох бөгөөд хаан хатныг хувцаслалт болон аюусаар нь дүгнэн тодруулах аж. Оката Ашия хоёр тэмцээний тухай ярилцаж байхад Накацу Ашияг уулзъя хэмээн дуудана. Тэрээр Ашиятай марафоны тухай ярилцах бөгөөд энэ үеэр Ашия түүнд туслахсанд нь баярлснаа илэрхийлдэг. Харин Накацу чиний гүйхийг хараад маш их урам зориг авсан шүү гэж хэлээд Ашияг тэвэртэл зүрх нь хүчтэй дэлсэж эхэлнэ. Накацу бүр сандарч яагаад зүрх ингэж хүчтэй догдлоод байна вэ хэмээн гайхан бодлолд автана. Осакагийн охид хөвгүүдийн сургуулийнхан удахгүй болох тэмцээнд зориулан тайзны чимэглэлийн ажил хийж байлаа. Энэ үеэр Хибарагийн дөрвөл орж ирээд ахлагч Хибарагаа магтан шагшина. Түүнийг хатан цолыг 6 жил дараалан хүртсэн гэхэд өөрсдийнх нь сургуулийн охид хүртэл гайхна. Тэгэхээр хэдэн жил ахлах сургууль сурсан гэсэн үг вэ энэ ч одоо. Нэгэн охин салганаж яваад цаашин ширэхгүйд өөр дээрээ асгachхна. Накацу гүйж ирээл зүгээрв гэж асуухын төдийд Имаки гэх өнөөх охин түүнд дурлсан байдаг юм. Гэхдээ цаасан ширэхгүйд яавал гэжтэй. Киножи дормынхондоо дараагийн тэмцээнд намайг дагахгүй байсан ч болно. 10 толгойн дотор явцгаа гээд нүдээ анина. Гэтэл нөгөө хэд нь яаж ч хичээгээд хаалгаа онгойлгож чадсангүй. Ингээд Киножиг нүдээ нэхээс нь өмнө өөрсдөө байрандаа буцаж очдог. Киножиж маш их баярлсан харагдана.
Хөөрхий 3 дугаар дормынхон Тиножигийн хатуу гарын дор хэсэгтэл тарчлах бололтой. 2 дугаар дормынхон залхуурсандаа агуулга цэвэрлэх ажлыг Ашияд талгадаг. Гэтэл архин дарсан өргөс нэмэх идээд согсон Саноо босож ирэн цуг цэвэрлэцгээе гэж тун ээлгээр хэлнэ. Цотхоорооч их л сайхан надад болог золиг юм да энэ Саноо. Гэвч тус болсон юмгийн бүдэрч унаад дээрэс нь харьцаг унах гэж байхад Ашия түүнийг биеэрээ хамгаалчихна. Яг л киноны хэсэг шиг. Тэгсэн Саноо чинь өндийж ирээл Ашияг шумгадаад хайчихна. Ашия сандарсандаа нэг сайн алгадаж хаяад Саноог нойрсуулж байгаа юм. Дормын хідэн гүйж ирээд Саноог орондоо нь оруулна. Намба Ашияд архин дарсан өргөс тэмэх Саноог хангалттай согтуулж чадна гэж тайлбарладаг. Накацу Саноогийн үзгийг алгадангаа түүнийг согтохоороо үнсэлтийн маниак болчдөг гэж хэлнэ. Согтохоороо ирэм хөгшин залуугийн үнсээд салдаггүй. Бүр тэнд байгаа бүх хүмүүсийг үнссэн болж таардаг. Нөгөө мө Южиро хүртэл шүү. Энэ үнсэлт нь Ашиягийн анхны үнсэлт байжээ хөөрхий. Өглөө Саноо эмчит хөнгөн атлетикийн клубээс гарах өргөдлөө өгдөг. Ноён Осака тэмцээнд орох хамгийн шилдэг 10 хөвгүүн зарлагдсан байх бөгөөд тэр дунданд манай Ашия багтсан байдаг. Шилжиж ирснээсээ хойш шуугиж байгаа л да манай хүн. Ялсан хүнэн доромдоо тэрийг завах байлаа. Сургуулийн эмч Ашияд Саноог клубээсээ гарсан тухай хэлдэг. Гайхсан Ашия Саноог хайж байхад Накацу хурж ирээд хоолны газар дагуулж явна. Хоол идэж байхдаа тэр хоёр яагаад Саноо клубээсээ гарсан талаар ярилцаж байдаг. Уулын Саноо хэн хүнээс илүү спорттой хайртай гэж Накацу хэлдэг. Тэгээд гинэт чи Саноод хэтэрхийг санаа тавиад байх юм. Арай чи өөр зүгийн хүн биш бидтэй гэж сайжлуулахад сандарсан Ашия би ижил хүстэн биш гэж баахан хүмүүсийн дэргэд орилдог. Ашияг ижил хүстэн гэж хоолсон Накацу өөрөө Ашияг хараад догдлоод унана. Бандсандаа би эмэгтэй хүн хайртай эрүүл чирэг ир хүн гэж хашгирна. Бүтэхгүй энэ хоёр. Саноог нохоогоо солихлуулж байхад үндэснэг шигшэн өрсөлдөж Кагуразака ирээд баахан үг хайж байдаг. Ашия Накацу хоёр Саноог өмөрч байгаа гээд тэнэгтэж өгнө. Кагуразака Саноог ямар хачин лүүсрүүдтэй найзалдаг болчихов гэж даапална. Нөгөө талд Оскар болон 3 дугаар дормынхон жатаг үйл ажиллагаанд орж байдаг. Оскар тэмцээнд ялахын тулд жатагдаж байгаад бие дотроо сүнс оруулсан байх бөгөөд толгойд эрхэн эргээд сүрийг үзүүлж байлаа. Дараагийн үзэгдэлд хаан хатан Осакаг тодруулах тэмцээний өдөр болж байх бөгөөд сурагчид өөрсдийн авиас чадвараа үзүүлж байлаа. Нөгөө талд Оскар бүр галзуурчихсан би бол сатан гэж ихсэн солиорч өгнө. Тайзан дээр гарах биш бүр дамнуурга дээр өргөгдөөд шар хад бараад ба хөргий. Эдний дорн заяанда төрүүлгэн гэж байхгүй юм байна уу? 3 дугаар дормынхан бие хамгаалах урлагийн үзүүлбэр үзүүлж харин Накацу хөл бөмбөгийн жонглоор хийн. Бүр хувцас талангаа жонглоордно. Тэр үедээ хүртэл би эмэгтэй хүн тайртай гээл өглөнө. Харин энэ үеэр Санаа клубээс гарах өргөдлөө урж байдаг. Ямар ч байсан спорттой хаяхгүй юм шиг байна. Ашия сургуулийн эмчид эрүүл мэндийн хурамч бичиг үзүүлж байгаад баригдчихдаг. Эмч түүнээс яагаад энэ сургуульд элснийг асуудаг. Нэг жилийн өмнө Санаа бэлтгэл хийхээр Америкт очиж байжээ. Санамсаргүй тохиолдлоор нэгэн охиныг хулгайчдаас хамгаалах гэж байгаад хөлөндөө хутгалуулж алхийлын жирэмсээ тасалсан байна. Тэр охин нь мэдээж Ашия юм. Ашия Саноог спортоо орхисонд өөрийгөө буруутхан түүнийг буцааж өөрийгөө олоход туслахын тулд энэ сургуульд хийж ирсэн гэдгээ эмчид хэлдэг. Тэмцээн дээр Саноогийн гар хийж болоход хүн болгон түүнийг хайж байдаг. Бусад дормынхан түүнийг ирээгүй баярлаж байлаа. Харин 2 дугаар дормынхан түүнийг ирээгүй сэтгэлээр унаж байх яг тэр үед Южиро Саноог чирээд тайзан дээр гараад ирнэ. Охтууд бүгд хуйлраастай. 2 дугаар дормынхан телевизтэй боллоо гэд бөөн баяр. Ер нь бол Саноо тайзан дээр зүгээр зогсож байхад л тэмцээнд хангалттай ялахаар алдартай залуу билээ. Манай хэд ялалтыг батараанд нь хийх гээд нэг санаа олсон нь Ашияг хувцас сольж байхад хувцсыг нь нуугаад нүцгэн тайзан дээр гаргах байлаа. Бүгд Ашияг тайзан дээр гарч ирэхийг хүлээж байхад манай хүн амар хөөрхөн болоод гараад ирдэг. Сургуулийн эмч хүүгүүдийн тэнэг санааг олж мэдээд охтын хэсгээс хувцас олж өгсөн нь энэ байлаа. Эмч маань бүрэн манай тал болжээ. Хүн болгон манай эгчийн хөөрхнийг гайхна. Накацугийн хамраас бүр цус садартал хөөрхөн байлаа. Дотроо тэр чинь эрэгтэй хүүхэд гэж өөртөө хэлсэн ч Ашиягийн царайг хараад буцаал дурлчихна. Ашия элбийн үзүүлбэр үзүүлэх бөгөөд Санааг өөртөл үзэж байлаа. Эмч түн дээр ирээд
Чиний клубтэй үлдсэн шалтгаан чинь Ашиятай холбоотой юу гэж асуухад Сано юу ч хэлсэнгүй. Бүх үзүүлбэрүүд дуусаж тэмцээний дүн гарахад Южиро хаан болж хүн болгоныг ангаалгана. Октод Хибарыг хатан болно гэд түүнд баяр хүргэж байхад дэс захиралд хатнаар Ашиягийн нэрийг дуудана. Бүгдийнх нь нүд орой дээрээ гарч Хибари бүр ухаан алдаад өгнө. Тэмцээн дуусаж Южиро маань өөрнийхөө хажууд телевизтэй болжээ. Хоёрдугаар дормынхан ялалтаа сүртэн аргагүй тэмдэглэж байлаа. Тэр үед хүн болгон Ашиятай наалдаж байгаа нь Накацугийн хөнгөн атаархлыг нь хүргэнэ. Накацу Ашиягийн ууж байсан аягнаас ундаа уух гэж байгаад эн чинь шууд бус өнсөлт гэж бодоод сандран барин ундаагаа уух гэж байхад Кайшима мэдээлгүй булаагаад уучина. Накацу бөөн өөр Кайшимаг боогоод үлдээнэ. Хэсэг хугацааны дараа Ашия Санотой юм ярих гээд очтол цаадах чинь өнөөх архин дарсан өргөс нөмхийг хідээ согтчихсан Ашияг үнсэх гээд цар байдаг. Үүнийг харсан Накацугийн зүрх нь хаагдах шахам өмнөр нь ороод үнсүүлчихнэ. Ашия бүр шок. Би бүр шок. Найр нэжгэр болж бүгд унтаж байхад Ашиягийн мэйл зураг сэрэж түүнийг сэрээдэг. Ахын чамайг авахаар Америкаас ирлээ гэд бичсэн байсныг хараад гайхаж байхад Сано сэрээд юу болсныг асууснаар 2 дугаар анги дуустдаг. 3 дугаар анги. Ашия ахтаа хөвгүүдийн сургууль орсноо хэлээгүй тул баригдахгүй тул дэлгүүрээс эмэгтэй хувцас олж өмсөөд ах дээрээ очино. Их дотн бололтой хөдлөлцөөд хотын төвөөр гүйж хараагаад цагийг их л хөвжилтэй өнгөрөөж байлаа. Тэгсэн ах нь Ашияг өөрт нь хэлэлгүйгээр хөвгүүдийн сургууль орсныг мэдэж байгаагаа мөн түүнийг Америк руу авч явахаар ирсэн гэдгээ хэлж Ашияг чочирдуулна. Манай хүн бандсандаа гэхүү, айсандаа гэхүү хэл үггүй зүхтаад алга болно. Октийн дормоос гаж дунтан дотор хувцас сулгайлж буй жигшүүрт хэрэг гарсан тул хөвгүүд гэмт хэрэгтнийг барихаар худал үнэн илрүүлж төхөөрөмж бүтээжээ. Худал яривал гэрлэн насдаг энэ төхөөрөмж дээр дайлгансан Накацу өөрийн хүслээр сууж дотор хувцсны хулгайч биш гэдгээ баталсанж огтд дуртай юу гэсэн асуултад бүдрэн түмний шившиг болгоо хөөрхий. Нөгөө талд ахын сургууль дээр Ашияг олоод иржээ. Ашия түүнд Сано надаас болж бэртсэн учраас түүнийг өндрийн хараалтаар дахин хичээллэж хуучнах шигээ ажиргалтай болтол Америк руу явахгүй гэж зөрүүдлэнэ. Харин ах нь шалтак сонсохыг хүсэлгүй түүнийг авч явна гэсээр байв. Хинч охин дүүгээ хөвгүүдээр хүрээлүүлсэн газар байлгахыг хүсэхгүй шүү дээ. Гэр бүлийн маргаан хурцдаж сүүлдээ ах нь Ашияг алгадаад авдаг. Энэ бүгдийг Сано өрөөний гаднаас нууцаар сонсож байдаг. Америкт байхдаа аварсан охин нь Ашия гэдгийг Сано бараг л гадарласан байлаа. Тэр оройн октийн дотор хувцас хулгайж буй гаж донтонд барьсан доормын бүх хүүхдүүдийг нэг жил 0 цэвэрлэх ажлаас чөлөөлөх боломжийг захирал санал болгов. Нэгдүгээр дормынхан оройн цагаар мананд гарах нэрийдлээр архиусан хүнийг нүүрч нь улайсан болохоор хулгайч гэж сэрдэж, 3 дугаар дормынхан нүх ухаж занг хийсэн ч заяагүй Оскар өөрөө нөхрөөгөө ойчиж хулгайчийг барьсан юмгийн оройг өнгөрөв. Сано Ашия гэрлүүгээ яв. Чи миний хувьд хинж биш. Яаж ч хийчигээд намайг өндрийн хараалт руу оруулж чадахгүй. Зүгээр алга бол гэж хэлээд Ашияг асар ихээр гомдооно. Яагаад ингэж хатуу хандсан бэ гэвэл өдөр нь Ашиягийн Санотой уулзаж дүүгээ Америк руу авч явах тухай хэлсэн тул ийм хажин зан гаргажээ. Гэхдээ Сано ингэхийг хүсээгүй л дээ. Ашия Накацутай ярилцаж байгаад түүнийг дэлээд унтчихдаг. Тэгсэн далмаар нь зурагчин их зургийг нь дараад хүүхдийн сургуулийн хориотой хайраг гэж нэрлээд октодод зарна гэхэд Накацу тэр хоёрын дунд баахан хөөцөлдөөн болно. Ямар ч тач манай хүн зургийн хальсыг буцааж авч чаддаг. Накацугийн азгүй тэл үргэлжилсээр л коридорт байсан эмэгтэй дотор хувцсыг харсан чинь сэтгэл нь хөдөлсөн юмгийн сэтгэл минь хөдөлж байгаа болохоор би гей биш гэд бүжиглэж байхад нь хүмүүс ороод ирдэг. Ийм байдалтай байхад хүн болгон түүнийг дотор хувцсны хулгайч гэж сэрдэх нь ойлгомжтой. Хүмүүс түүнийг тал талаас нь шалгааж, эцэст нь үнэн худал илрүүлэх машин дээр сууж, буруугүй гэдгээ нотолж чадна. Хулгайч олдоогүй болохоор октод хөвгүүдийн өрөөг шалгахаар боллоо. Хэний өрөөнөөс дотор хувцас олдох бол гэсэн их л дарамттай мөч өнгөрч байлаа. 1-3 дугаар дорм цэвэр гарч буун баяр хөөцөг болно. Тэгсэн Сано Ашия хоёрын өрөөнөөс дотор хувцас гараад ирнэ. Яг уу Ашиягийн дотор хувцас л та. Бусад дормынхан 2 дугаар дормынхныг чоолцоож нөгөө хэд нь ичээд бөөн юм болно. Октод Ашияг хулгайч гэж буруутгаж байхад Сано жинхэнэ хэрэгтнийг зарладаг. Тэр хинбэ гэвэл хонхон дуутай хондлоо дээрээ дэгэдээ Южирэ байхажээ. Ингэж нэг юм учир начир нь олдлоо. Гэхдээ энэ Южирөөдөө им нохой олж өгөхгүй болж болохоо байж. Оройн Ашияд
Би төрүүлээд явлаа гэсэн мэйл ахаас нь ирсэн байлаа. Учир нь Сано ахтай нь дахин уулзаж асуудлыг ярилцаад шийджээ. Ашиягийн үйлдэл шижигтэй байсан тул хүүгүүд дахин байцааж байхад Накацу сүр бадруулан орж ирнэ. Учир нь сонин дээр дормыг татан буулгана гэж бичсэн байлаа. 4-р анги. Энэ ангид дормын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 1-3 дугаар дормын оршин суугчид 2 дугаар дормын байранд нүүж ирж буйгаар эхэлнэ. 2 дугаар дормын сурагчдын өрөөнд нэг хүн нэмэгдэж орох шийдэл төрдөг. Нэг асуудал байгаа нь 1-р дормынхон Тиножид нэг өдрийн өмнө энэ мэдээг хэлснээр унтах газаргүй үлддэг. Тэд ч энэ алдааныхаа үр дүнг Тиножигийн яргаллаар хүртдэг. Оскар болон түүний анд нөхөд этгээд хэм маягаар орж ирэх нь ойлгомжтой. Энэ бүхэн бужигнаж байхад сургуулийн дэд захирал сүртэйгээр орж ирээд Joint Mixer гэх дараагийн үйл ажиллагааг танилцуулдаг. Энэ нь Осака ахлах сургуулийн шилдэг 10 эрэгтэй эмэгтэй сурагчдын дунд болзооны үдшилэг маягийн зүйл зохиох ажээ. Шилдэг сурагчдыг сонгохын тулд сонгуул явуулах аж. Маргааш өглөө 1-3 дугаар дормын сурагчдын өрөөний хуваарлал болж байх бөгөөд өрөөний дугаар бүхий суглан аль өрөөнд орохоо сонгох ажээ. Тиножи хамгийн ихэнд сонгох бөгөөд Намбагийн өрөөнд хуваарлагдана. Ус гал хоёр нэг өрөөнд орж байна л гэсэн үг. Эдгээр хуваарлалтын үйл явцыг ажиглан суусан Накацу нэгэн санаа бодож олно. Дараагийн үзэгдэлд Ашия шүршүрд орж байх бөгөөд санууд нэлээн эвгүй байгаа бололтой. Учир нь Ашияг эмэгтэй гэдгийг мэддэг болсон шүү дээ. Гэнэт тэдний өрөөний хаалга нэгдэхэд Накацу орж ирж байх бөгөөд энэ хоёрын өрөөнд нүүж ирж байгаа бололтой. Түрүүн бодож олсон санаа нь Сано Ашия хоёрын өрөөг сугалсан сурагчтай тохиролцоод тэдний өрөөнд орох байжээ. Ер нь манай хүний гол зорилго нь Ашиятай ойртож өөрийгөө гей мөн эсгээ олж мэдэх юм. Тэгсэн мө тэнэг чинь Сано гарсны дараа хоёр эрэгтэй хүн шүршүрд цуг орвол ямар ч асуудалгүй. Харин ч ус химнэг давуу талтай. Үүнийг экопринтшип гэдэг юм гээл шүршүрлөө зөвлөж байтал Ашия маань цагаа олж гарч ирж таарна. Манай Накацуч цоо ирүүл хүн бол биш юм шиг байгаа юм. Зуны амралттай холбоотой шалтгаанаар Саногийн сэтгэл санаа тогтворгүй байгаа болохоор Ашия сэтгэлийг нь тайвшруулахын тулд Саногийн дүүгийн сурч буй сургуулийн мэдээллийг олж түүнд хэлдэг. Тэд сүүлийн 1 жил ямар ч холбоогүй байгаа ажээ. Шилдэг сурагчдыг сонгох сонгуул өрсөлдөөнтэй үргэлжилж байлаа. Хүн бүрэл өөр өөрийн онцлог шинжийг харуулах мөрийн хөтөлбөрийг танилцуулах аж. Гэхдээ тэдний хийж байгаа зүйлийг харахад харин ч сонгохгүй байхаар юм л хийгээд байгаа юм. Удалгүй шилдэг сурагчид ч тодорсон байдаг. 1-р байранд Намба, цаашлаад Сано, Накацу, Тиножи, Оскар нар эхний 5 байранд орсон байлаа. Ашияж 10 дотроо багтжээ. Окото найз охинтой болох нь гээд бөөн баяр. Уг нь Окото гэдэг чинь жүжигчдийнх нь нэр байсан юм байлээ шүү. Гэхдээ Окото гэдгээр л үргэлжлүүлье. За тэгсэн шар хэмжид Намба бүтгэхгүй баахан зөвлөгөө өгнө. Эргээд харсан тэнд байсан бүх хөвгүүн зөвлөгөөг нь чимээгүйхэн бичиж байдаг. Нөгөө муу Ашия минь хүртэл бичиж байдаг. Энэ маань ч хөвгүүдийн амьдрал тасаж байна да. Шүн унтах цаг болоход Накацу Ашиягийн орлоо цэмхэн гитэж байдаг. Сано байгаа тулаал зогсоодог. Накацуг доод давхрын шалан дээр хэвтүүлээд гэрэл унтраагаад асааваагүй юу Накацу Ашиягийн орлоо гитэж байдаг. Энэ хүн чинь бүр болохоо байжхаж. Маргааш нь Ашия Саногийн дүү нууцаар тагнахаар сургууль дээр нь очдог. Гэтэл Саноч гэсэн тэнд очисон байж таардаг. Дүүн Саног хараад баярлна гэж бодсон ч бүр зохиж аваад сүүлийн үед болсон бүх хэцүү зүйлсэд түүнийг буруутгадаг. Үнэндээ Сано гэрээхэнтэйгээ холбоогүй байдаг шалтгаан нь түүний ээжийн өхөл мөн аавынх нь хэд их шахал дарамтаас болсон яжээ. Харин одоо энэ бүх дарамт дүү дээр нь ирсэн учраас маш ихээр бэлтгэл хийж байгаа аж. Накацу Ашия хоёр ярилцаж байгаад Саногийн сэтгэл санааг дийшлүүлэх санаа олдог. Тэр бол Саног найз охиндоо болгох явдал байлаа. Ашияжин санааг нэлээд нухацтай авч үздэг. Хүсэн хүлээсэн Joint Mixer үйл ажиллагаа эхэллээ. Шилдэг 10 сурагчид зааланд орж хос олох ёстой. Харин бусдад нь тэднийг дэлгэц болон цонхны цаанаас ажиглах аж. Намба очиж Тиножигийн сүд бискийг булаахаар оролдоно. Нөгөө муу амтнаа нь уйлахнолгүй тэднийг харна. Окото маань шаргал үстэй болж байгаад нэг охин найрах шиг боллоо. Хибари Саногийн хажууд хэтэрхий их чалчаад түүнийг уйдаж орхино. Ашия түүнийг ажиглаад Ари гэдэг охины хажууд суулгана. Комари Накацуг найрах гэж оролдох боловч Накацугийн бодол оюун Ашия руу төвлөрөө тоох шинж алга.
Харин Чалчаа Хибари маань Оскартай сайхан тохирох бололтой. Даанч жоохон үл бүтэх хоёр. Тиночи сүд бүсгүйнхээ анхаарлыг татах гээд толгоогоо ширээн дээр зөхиод хойшоо савж унаж босож ирээд миний найз охноос холд энтер гээд хэдийн юм хийсэн чинь сүд бүсгүй нь би үнийг л хүлээж байлаа гээд Намбаг хаява хөөрхий. Сано Ашияг нэг л эвгүй санаатай байгааг ажиглаад түүнийг чирээд аваад гарна. Гадаа гараад Ашия учир шалтгаанаа тайлбарладаг. Гэтэл Сано хэрэгцээгүй юм хийж байна гээд тоог шинж алга. Тэгтэл Накацу ирээд Ашиягийн гаргаж буй үйлдэлийг Санод тайлбарлах гэж оролдоно. Ашия минь эцэстээ Саног л өндрийн хараалтаар дахин хичээллэх сэтэл өгөх, Грекэнтэй холбох гэж байгаа шүү дээ. Накацу л тоохгүй байгаа болохоос Комори хөөрхөн охин болохоор бусад хүүгүүд түүнтэй хос болохыг хүснэ. Хосоо олох аргыг нь харжих. Хибари атаархаж өглөө. Комори сэтгэлээр унаад явж байтал Накацу Ашия хоёртой таарна. Ашияч тэдэнд боломж олгоод орхиод явна. Комори Накацу хоёр эцэстэн мэйл хаягаа солилцож чаддаг. Ашия өрөөндөө Америк буцдаг юм уу гэд бодож суутал Накацу бөөн сүр болсоор орж ирдэг. Ашияг дагуулад гүйлтийн талбай руу очтол Сано бэлтгэлдээ орсон байлаа. Тэр гуравч хэсэг ярилцсан учраа олж чаддаг. Маргааш нь Сано Ашияг дагуулan үндэсний шигшээ бэлтгэл дээр очин дахин тэмцээнд орох болсноо хэлнэ. Нээрээ Окода маань мөн адил үндэсний шигшээний багийн гишүүн юм. Энэ ангийн төгсөлд Ашия амар амгалан унтаж байхад Цэм гэтсэн хідэн нөхөд түүнийг хулгайлж буйгаар дуусна. 5 дугаар анги. Ашияг хулгайлсан нөхдүүд Накацу Намба тэргүүтнүүд байх бөгөөд далайн ирэг дээр очиж амрах төлөвлөгөө гаргажээ. Гэвч Намба ээжийнхээ амралтын газар ирсэн учраас тэд хэсэгтээ ээжийнх нь ажилд хүчээр туслахаар болно. Сано бэлгэлдээ орж байхад Окода амралтад байгаа хэдийн зургийг үзүүлв. Сано Ашияг баахан эрэгтэй хүүхдүүдийн дунд зүгээр байгаа хэсэгт санаа тавиад байгаамаа хөөрхөн. Нөгөө хэд боолын хөдөлмөр эрхлэж байхад Намба охтууд эргүүлэн цагийг зугаатай өнгөрүүлж байлаа. Доромд үлдсэн хүүхдүүд далайн эрэг явсан хэдийг хөгжүүлж байгаа байх гээд хүрээд иржээ. Накацу дурамжхан байсан ч ажид хийн гэдгийг нь санаад бөөн баяр. Ашия эмэгтэйчүүдийн хэсэгт халуун рачаанд орж байгаад Намбагийн ээжид баригдчихдаг. Гэхдээ Намбагийн ээж яагаад түүнийг хүүхдийн сургууль орсныг мэдэж байдаг. Жухамдаа сургуулийн эмч Намбагийн ээжийн дүүн байжээ. Тэгээд ихчтэй хамаг юмаа ярьсан нь энэ. Маргааш нь сүүлд ирсэн хэдий ажил зарчаад манай хэд хөгжөлгөөр явцгаана. Далайн ирэг дээр Кагуразакатай тааралдах бөгөөд тэр хэдийн дунд хөнгөн маргалдаан болж эцэстээ Токио болон Осакагийн хүүгүүдийн аль нь илүү мундаг вэ гэсэн тэмцээн гарахаар болно. Кагуразака Накацуг Саногийн бол хинч биш гэж шарыг нь малтана. Далайн иргээс Намба их л баргар царайтай ирдэг. Дунд сургуулийн X-тэйгээ таарсанд учир нь байлаа. X нь гэрэлсэн тухай сонсоод сэтгэл санаагаар навс унжээ. Хямарснаасаа болоод тэмцээнд ч орж чадахгүй болсон тул Накацу ялагдах магадлал өндөр байх яг тэр үед Оскар болон Тиножи нар хүрэлцэн ирлээ. Чаавас энэ хоёрыг хинч тоодоггүй л дээ. Тэмцээний эхний үе. Усны мандалд байгаа тугийг булаах. Манай талаас Ашия, Токиогийн талаас энэ бор залуу. Ашияд усны хувцас байхгүй тул сандралдаж байхад Намбагийн ээж түүнд эрэгтэй усны хувцас өгдөг. Эмэгтэй гэдгийг нь мэдэж байгаа болохоор тусалж байгаа юм. Манай эгч хурданч энэ удаагийн тэмцээнд ялагдал хүлээдэг. Бан шийдэх тэмцээнд Оскар гидсээс сүдэдэл идэснээр ялагч болж дуу тах тэмцээнд Накао ганцч дуу тааж чадаагүй тул ялагдана. Өрсөлдөгч нь дуу эхлээгүй байхад таагаад байхад хэн таахав дээ. Тиножи суммогоор өрсөлдөх бөгөөд үзүүштэй бас зэрлэг тулааны эцэст Тиножи яллаа. Ясан хүний царай нэг иймэрхүү. Накацу Кагуразакатай тэнцвэрийн тулаан хийгээд тэнцчихнэ. Ялагч тодрох ёстой тул нэмэрт үе гарсан нь хинэн охтыг өөрсдийн талд оруулах вэ гэсэн нэр хүндийн тэмцээн байв. Ялагдсан баг нь нүцэглэх гэсэн нэлээд хүнд шийтгэлтэй байлаа. Бусдын ч яахав Ашияд маань жоохон хэцүү юм да. Накао гониж гутарсан Намбатай X-ийн тухай ярилцсан. Намба X-ийн нөхрөөс нь булай гişin шүү имэрж байхад Накао өөрийнхөө ажиргалыг сонгох уу, X-ийн ажиргалтай байхыг сонгох уу гэсэн асуулт асууж Намбаг сэхэрүүлнэ. Гэтэл Накао Намбад жоохон татагдаад байгаа юм гинэ. Сано харамхай болтол бэлтгэлээ үргэлжлүүлсээр тэгэх үедээ Ашия руу залгасан боловч манай хүн унтчихсан. Орондоо Намбагийн ээж утсыг нь авна. Маргааш нь Ашия Накацу хоёр далайн ирэг дээр очиж охид найрч байлаа. Ашия Накацугээс ийм охид сонирхдаг юм уу гэж асуухад Накацу сандарсандаа
Би юу гэж ийм цараймуутай охин сонирхдаг юм гээд найрч байсан охтуудаа уурлуулчихна. Тэр үед Намба арих гэж хуучин найз охинтойгоо ярилцаж учраа олно. Тэмцээний өдөр Токиогийн залуус амар их охтууд дагуулад ирнэ. Манай талаас Тиножигийн найрч чадсан ганц хүн нь энэ юм ээ. Манай хүн өөрөөрөө маш их бахархаж байна уу? Оскарын эргүү зангаас болоод нэг ч охин түүнтэй ирээгүй байлаа. Онгоо болж дуусахгүй нэ энэ хэд. Охтын дунд арай нэр хүндтэй Ашия хаа нэг тийшээгээ алга болжээ. Ялагдлаа бараг л хүлээх гэж байхад авралын од Намба нэлээд олон охтууд дагуулад ирдэг. Накацу бөөн баяр. Осакагийн хүүгүүд ялсан тул Токиогийн хүүгүүд нүцгэлж хүмүүсийг хөгжөөнө. Ашиягийн алга болсон шалтгаан бол Окота түүн рүү залгаж үндэсний шигшэн тамирчид Саног хүлээж авахгүй чадварыг нь шалгаж байж хүлээж авахар болсныг хэлсэн тул Саног дэмжихээр Токио явсан нь энэ ажээ. Ашияг очиход Сано 3 үсрэлтийн 2-ыг нь аль хэдийн алдсан байлаа. Сано 3 дахь үсрэлдээ амжилттай хийсэн ч эцсийн мөчөс хөндлөвч саваа нь унаж боломжоо алдлаа. Окота бусдаасаа Санод дахиад боломж олгохыг гуйсан ч тэд зөвшөөрсөнгүй. Тамирчид явах гэж байх үед Сано өвдөг сүдэж тэднээс боломж олгохыг хүснэ. Өмнө нь хамгийн шилдэг байсан их зандаа Саног ийм байхыг харсан тамирчид түүнийг хүлээж авахар болно. Тэр үед Ашия түүнийг ийм хэцүү байдалд оруулсан хүн бол би гэж өөрийгөө буруутгах бол Сано Ашияд сул дорой байдлаа харуулсандаа ижиж байлаа. Лайк, сабскрайб дарж биднийг дэмжээрэй. Аялалд явсан залуус маань сургууль дээрээ буцаж ирснээр инээн гэхлэн. Накацу нөгөө хоёрын өрөөнөөс явах гэж байсан чинь Ашия дахиад хэсэг хугацаанд цуг байгаа чимээн гуйна. Накацугийн хувьд краш нь гуйж байгаа болохоор бөөн баяр үлдэхэр болно. Нөгөө талд Сано дахин үсрэлдээ давтаж байсан ч сайжирсан юм алга байлаа. Огорозака ирээд шар малтсан хідэн үг хэлээд явна. Сано харин түүний хэлсэн зүйлээс өөрийн үсрэлтийн сул талыг олж мэдэн дахин бэлгэлээ хийн. Саногийн асуудлаас болж Ашиягийн сэтгэл санаа өөр газарт нисэн оджээ. Түүний энэ байдлыг харсан Накацу хэн нэгэнд дурлсан байж магадгүй гэж бодоод хардаж байгаа бололтой. Харин Ашия түүнд Санад санаа зовж байгаагаа хэлнэ. Накацу Ашияг гарч явсны дараа арай түүний дурлсан хүн би юм биш үсттэй. Хэрвээ бид гэрэлвэл хүүхэдтэй болж зүгтаа ажиргалтай амьдрна. Гэхдээ хинэн аав, хинэн ээж гэсэн үгвэ гэх мэтээр ямар ч утгагүй юм бодоод үлдэнэ. 3 дармын сурагчид хэрэлдэдгээрээ хэрэлдээ зогсож байсан чинь хаанаас ч юм нэг сум насиж ирээд зүрхээр явуулах төхөв. Тэрхүү сумаар нэгэн бичвэр дайж явуулсан байлаа. Тэр нь сургуулийн хаа нэгтээ Эрдэнэс нуусан байгаа. Түүнийг олоорой гэсэн байдаг. Тэд ч юм үзээгүй юм шиг Эрдэнэсийг хайж эхэлнэ. Ашияд нэгэн гинтийн зүйл тохиолддог нь түүний аав ээж ирсэн байлаа. Тэдний Японд ирсэн шалтгаан нь жил болгон балсараа тэмдэглэдэг учраас аялаж яваа аж. Аав ээж охин 3-ын болзож байсан газар Накацу Коморитой болзож байдаг. Ашияж тэр хоёрыг хараад аав ээжигээ хөөх шахуу гаргаад явуулна. Дормын хэд маань алт Эрдэнэсээ хайгаад зав алга. 1-р дормын залуус 2 антийн шиг юм бариад Эрдэнэсээ хайна. Уг нь тэр 2 антийн үр дүнтэй юм шиг байгаа юм. Нэг ягаан өнгөтэй чиглүүлэг бичээсний хажууд аваачиж чаддаг. Тэгсэн нөгөө нүдэн балай, чихэн дүүлээ хэд маань хөшөөний ам дээр байрлуулсан байсан чиглүүлэг бичээсийг харалгүй хажуухан талын газрыг ухаад эхэлнэ. Хэлэгч муу үг олдохгүй юм. 2-р дормынхан металл илрүүлэгчээр хайлтаа үргэлжлүүлнэ. 3-р дормынхан тэнгэр бурхантай холбогдож сэжвэр хайж байлаа. Тэгсэн тэнгэрээс аянг буугаад заяанд хайсан Оскарыг хаг нэргэнэ. Хөөе тэгсэн чинь аянгийн энергийг ашигласан уу яасан цаасан дээр нэг юм сараадсан чинь лимбо гэсэн юм бичсэн байдаг. Юу ч юм байгаа юм. Ямар ч хэрэгцээгүй юм биччихэд гавьяа байгуулсан аятай баярлана. Ашияг ээж нь хэсэг ажиллаж байгаад хүнд дурлсан юм уу гэж асуухад үгүй тийм юм өстой байхгүй гээл амийг нь хаалаа. Энэ үед Накацу Ашия руу залгаж хурдан сургууль дээр хүрээд ир гэж дуудана. Дормын хэд маань амжилт муутайж эрч хүчтэйгээр Эрдэнэсээ хайсаар л байв. Янз бүрийн сонин арга ашиглах нь ойлгомжтой. Оскар ангалзаж байгаад гэдэргээ хараад унаж орхино. Энэ үед Каишима Оскарын нөмрөгний дотор талаас сэжвэр болох чиглүүлэг бичээсийг олдог. Тэр дотор 3 сэжвэр байдаг. Эхнийх нь мэрэгэн хүний нойрсож буй айд тэр уруулыг хараарай гэсэн байлаа. 1-р дормын анд нөхөд ой мод бүхий газар руу бусдыгаа явахаас өмнө явна. 2 дахь нь усанд бүрхээгдсэн Диважингийн төвийг ажиглах гэж бичсэн байдаг. 3-р дормын анд нөхөд уг газар руу явна.
Ашия Накацутай уулзах газар очиход Сано зогсож байдаг. Накацу энэ хоёрыг ойр тарамж муутай байгааг ажиглаад хоорондоо нь ярилцуулга төлөвлөгөө зохиосон нь энэ байлаа. Нөгөө хоёрт маань эвгэл байгаа бололтой. Ашия Токиод болсон үйл явдлаас болоод Саног харах болгондоо гэмтээ эмчээ санагдаад түүнтэй таарах ярилцлагаас зайлсхийх болжээ. Тэгсэн Сано Ашияд хандан чи өөртөө ямар итгэлтэй юм бэ? Дэлхий чамайг тойрч иргэдэг гэж бодсон юм уу? Би чамаас болж буцаж өндрийн харайлтаар хичээлсэн гэж бодоо юу энэ төр юу гинвэ баахан юм л хэллээ. Түүний хэлсэн зүйлээс болоод Ашия уламл хэцүү байдалд орно. Тэгсэн Сано эргэлзэн царай гаргаад чи яг бага хэмжээгээр нөлөөлсөн нь үнэн л гэж байна. Баахан хатуу үг хэлчихэд араас нь ийм үг хэлэхээр яах болж байна аа? Манай эгч бууж өглөгүй ийм хачин үстэй юм байж яасан их зантай юм гээл хэрэлдэж өглөө нөгөө хоёр чинь. Нөгөө эвдрүүлэн нийлүүлэгч Накацу нь гайхсан байдалтай хоцорно. Сано дараа нь хэлсэн зүйлстэй санаа зовоод үлдэнэ. Нэгдүгээр дормынхан хайж нөгөө бичээсээ олно. Гуравдугаар дормынхан усан оргилуурын ойр орчимд эрэл хайгуулын үйл ажиллагаагаа явуулж байлаа. Тэгсэн Оскар хүй хай тэнд нэг юм байна гэд газарт байсан зүйлийг автал 100 йений зоос байх нь тэр. Яасан үлэн амьдрал вэ энэ чинь одоо? Олсон мөнгөө хараад сууж байсан Оскарыг арын хүнэнд санаанд өгд үлгэхэд сохоршин биш завшив гихчээр нүүрэн дээр нь чиглүүлэх бичээс нь алдсан байлаа. Одоо 2 дугаар дормынхан л ямар нэгэн чиглүүлэх бичээсгүй үлдэнэ. Энэ үед Накао олон хүний хажууд харуулаагүй сүүлийн сэжвэр бүхий бичээсийг гаргаж ирнэ. Бичээст яг энд байгаа гэж бичжээ. Тэд ч юу юм болоо гэд бодож байтал Накацу автомат машинаас уух юм авах гэж байгаад нөгөө эрэл хайгуул болсон бичээсийг нь олдог. Ашиягийн эцэг их буцах цаг болжээ. Ээж нь явахдаа найз залуудаа минь хүргээрэй гэж хэлэхэд аав болон Ашия нар гайхаж хоцорно. Аав нь ч тийм юм байхгүй шүү гэсээр явна. Ээж нь нэг юм мэдрээд байгаа юм шиг л байгаа юм. Дормын хэд маань 3 хэсэг болоод эрдэнэс юу байж болох талаар толгоогоо гашилгаж суулаа. Гэтэл Ашия гаднаас суманд болсон бичээс авч ирсэн байлаа. Түүн дээр нь нэгнийхээ төлөө, нийтэн нэгнийхээ төлөө гэж бичжээ. Бүгд үнийг юу гэж байгааг нь ойлгохгүй хэзүүдэж байхад Ашия тэдэнд утгыг нь тайлбарлаж өгдөг. Энэ бүх хугацаанд тусдаа биш, баг болж хамтран ажиллах ёстой байсан аж. Тэд өөрсний хийдийг нийлүүлэн харахад Хибари гэсэн нэр байдаг. Хибари ба түүний найзууд сургуулийн замаар алхаж байтал гинэт газар хөдөлж буй мэт нүргэн болно. Сайн харуул эрдэнсийн төлөө нүдээ өгөхөөс буцахгүй залуус гүйн ирж байлаа. Тэд Хибариг торин зогсож баахан юм болж байж сүүлийн сэжвэрийг олдог. Нөгөө мөн Хибарын сэгсээсэн юм л үлдэнэ. Тэгчээд бас би ч нүгэлтэй бүсгүй юм а гэд байгаа юм аа. Дараагийн үзэгдэлд Сано дахин бэлтгэл дээрээ үсрэх оролдлого хийдэг. Гэхдээ энэ хэсэгт амжилттай газардсан хэсэг нь харагддаггүй. Нөгөө сүүлийн сэжвэр болох дөхтөд дотор нэг зураг байдаг. Дээр нь эрдэнэс миний дотор байгаа гэж бичжээ. Сайн харуул арын ханыны зураг байлаа. Тэр зургийг холдуулахад ард нь сэп байрлуулсан байлаа. Нэгэд харуул нэг хуйлаас бичээс мөн 3-4-т хувцас байлаа. Хэрв 3 дотор байрны удирдагчид нэгдэхгүй бол ахтим ирээдүй байхгүй гэж хуйлаас дээр бичжээ. Нөгөө эрэл хайгуул болоод байсан эрдэнэс нь ив наримлал байжээ. 3 ахлагчид өнөөх 4-т хувцсыг өмсгөд гигийн харийг би мөрөөднө гэд байдаг дууны ахнар шиг л харагдаж байлаа. Энэ үеийн мод нь энэ байсан юм байгаа биз? Нэг гүнхтэй мэдэн 3 дормын хооронд ив наримдал тогтсон гэж бодож байвал тэр ёстой үлгэр юм шиг байгаа юм. Ахлагч нар маань ахлагчийн ахлагч бий болно гэд дахин хэрлэж эхэлсэн юм. За нөгөө Саногийн үсрэлт нь юу болсон бэ гэвэл тэр эцэст нь амжилттай газарджээ. Уг сайхан мэдээг сонссон Ашия Санороо гүйж очино. Ашия гомдонгой дуухаар чи намайг тэнд байлгаж өөрийнхөө үсрэхийг харуулахыг хүсээгүй хэрэггүй гэж асуухад Сано би чамайг зүгээр нэг бэлтгэл дээр биш харин жинхэнэ тэмцээний үеэр намайг хараасай гэж хүссэн юм гээд Ашияг тэрвэрнэ. Энэ үед л Ашия өөрийгөө түүнд дурласан гэдгийг ол мэднэ. Гэтэл энэ дүр зургийг Накацу олж харснаар энэ анги дуусна. 7 дугаар анги. Өчигдрийн тэрвэрлэлээс хойш Ашия Саног харахаараа сандраад байдаг болжээ. Накацу Саногоос өчигдөр яагаад Ашиятай тэрвэрлсэнийг тэвдэн барин асууна. Сано харин Накацуг тэрврээд тэр чин зүгээр л найзуудын тэрвэрлэлт байсан гэж хэлэн түүнийг тайвшруулна. Сано бэлгэлээ хит шахуу хийснээс болж өндөр хэмээр халуурч эхэлнэ.
Түүнийг өвдсөн сургаар халамжилж байгаа нэрийдлээр хүүхдүүд ээлжилж хүнжлөө тавьсаар байгаад бүр бүтээж алах шахна. Нөгөө өрсөлдөд байдаг Кагуразака хүртэл Сано гэрээхээр ирсэн байлаа. Эрүүл сарвал санаатай өрсөлдөж түүний рекордыг эдэх хүсэлтэй байдаг гэдгээ Ашияд хэлдэг. Комари Наказуд үерхэх санал тавьдаг. Наказу шинэ харилцаанд орвол зүгээр ч юм уу? Тэглээж ирээдүйд бидний хүүхэд аав ээж нь хинбэ гэж төрөлдөхгүй амар гисэн шүү юм бодоод их л таатай саналыг нь хүлээж авдаг. Ашияд найз охиндоо болсноо хэлэхэд баярлаж байгааг нь хараад Наказу жоохон гониглоно. Намба Тиножиг тийм хөрхөн найз охиндоо байх ирэхгүй хэмээн бухимдана. Тиножи Намбаг найз охингүй байж хүнд зөвлөгөө өгөх дуртай гэж доромжуулсанд учир нь байлаа. Тэнд байсан найз охингүй хөвгүүд найз охинтой хөвгүүдийг буулгаж авахаар анхудаа бүх дормын хөвгүүд нэгдэж ажиллахаар болов. Накацу Комори хоёр анхны болцоогоо хийж байлаа. Цаг үе хатуу болж хөвгүүд дором дорохдоо найз охинтой эсгээ машинаар шалгуулж байж ордог болжээ. Найз охинтой хөвгүүдийг нэг нүдэрээ чарахгүй өшөглөөд хөөдөг болжээ. Накао Балайч нь Саногийн ханиадыг багасгах гээд архин дарсан өндөг өгчихсөн байдаг. Санаж байвал Сано жоохон дарих уучих бол үнсэлтийн маниак болчихдог билээ. Ашия сандраад өрөө рүүгээ очисон чинь Сано чинь эргэлээр ирсэн Кагуразакаг оцчихсан байдаг. Кагуразака хүн эргэх гэсэн биш, их л юм үзлээдээ хөөрхий. Ашия маань ойрд их л бодол давтах болжээ. Учир нь Сано буцаад өндрөн хараал дээр хичээлж игэлсэн тул Америк явах хэрэгтэй юу үгүй юу хэмээн бодож толгоогоо гашилгана. Ашия Наказу Саног даатгана. Өөрийгөө Саногийн бэртэг шалтгаан нь байсан. Мөн түүнийг л буцааж спортод нь оруулахын тулд Америкаас ирсэн. Одоо миний хэрэг дууссан болохоор гэлүүгээ явлаа гэж хэлдэг. Наказу энэ шийдвэрийг маш ихээр эсэргүүцнэ. Тэр хоёрын харилцан яриаг Саноч мөн сонссон байдаг. Сано Ашияг хэрхэн ажиргалтайгаар нутаг буцаах талаар бодож байлаа. Осака ахлах сургуулийн дээвэр дээр жил бүрийн тогтсон нэг өдөр хосоороо гарвал хайр дурлал нь үрд бүтдэг гих домог бий. Өнөөдөр яг тэр өдөр нь тохиосон ч оройн хосуудыг дээвэрлөө очиход найз охингийн хөвгүүд тэднийг октод хөвгүүдээр нь хоёр хэсэгт хуваан салгажээ. Тэд найз залуусыг нь ямар ч хамаагүй аргаар айлгаж өргөтөж арчаагүй байдлыг нь октодод харуулж дээвэрлөө үргэлжлүүлэн хамт гарах хэсгийг нь асууцгаана. Накацу Комори хоёрын анхны болзооны үеэр Комори нэгэн хоолны газар руу орохыг хүсдэг. Гэвч тэр газар нь өмнө нь Ашия Накацу хоёрын хамт үйлчлүүлж байсан дурсамжтай газар байсан тул Накацу татгалзаж орондон дээвэр дээр гарахыг хүсдэг. Накацу бүх саадыг ямар ч асуудалгүй давж чаддаг. Болзоот хоёр маань дээвэр дээр уулзахад Накацугийн бие сүнс орсон байлаа. Домогт гардаг 50 жилийн өмнөх хос хоёрын охин нь 8 сарын 7-нд дээврээс унаж нас баржээ. Тэр охины сүнс Накацуд шүгэлж яг Коморид хүрэх гэж байхад Кайшима өөрийн далдын хүчээр сүнсийг зайлуулдаг. Комори ухаантай охин тул Накацу өөрт нь сайн биш гэдгийг ойлгож түүнээс холддог. Накацуг доорондоо ирэхэд Ашия аль хэдийн явсан байлаа. Түүнийг болиулаагүй гэж Саног буруутгаж ардаас нь өөрөө явдаг. Ашияг яг таксинд суух гэж байхад Накацу ирж аглах сургуулийн жилүүдийг хамт хөгжүүлэх хэмээн гуйна. Яг тэр үед Сано ирээд намайг мэргэжлийн тэмцээнд ортол чиний зорилго биелэх болоогүй гэж хэлснээр энэ анги дуустдаг. Дараагийн ангийг үзэхээсээ өмнө лайк сабскрайб дараарай хөрхнүүдээ. 8 дугаар анги. Энэ анги Ашия аав руугаа захиа илгэж буйгаар эхэлнэ. Захиандаа би сургуульдаа арай удаан сурмаар байна гэж бичснээс харахад тэр эндээ үлэхээр шийдсэн бололтой. Удахгүй тэр Накацутай тааралдаж хамтдаа сургууль явахаар болно. Ангидаа нэг нэгнийхээ мөрөн дээр гараа тавьсан чигээрээ орж ирэхэд Сано тэднийг хардаж баг зэрэг дургутсан байдалтай харагдана. Ашия түүнээс яагаад ийм баргар царайтай байгааг асуухад Сано сулхан хоолоогоор түүний гарт битгий хүр гэж шивнэнэ. Гэвч манай жаахан дүли Ашия үүнийг нь сонсож чадсангүй. Харин оронд нь яасан сарын тэмдэгч нь ирчихсэн юм уу гэж асуучдаг. Үүнийг сонсон Сано итгэж ядан гайхсан царайтай үлдэнэ. Орон нутгийн сайхан залуу шалгаруулах тэмцээн болох гэж байгаа тухай мэдээг хөвгүүдэд дуулгахад бүгд л баяр хөөр болцоож байлаа. Гэвч нэг харамсалтай мэдээ байгаа нь тэмцээнд сургуулиас ердөө 4 хүн сурагчид оролцох боломжтой аж. Харин Оскар урьдын адил өөртөө итгэлтэй байлаа. Миний энэ үзэсгэлэнтэй царайг дэлхийн нийт харах цаг нь болсон хэмээн бардам хэлхэн тэр. Үнэхээр л өөртөө итгэлтэй хүн шүү энэ. 4 сайхан залуучуудын эхнийх нь Намба, дараагийнх нь Накацу, Сано, Ашия нар сонгогджээ. Бүгд 2 дугаар дормын залуучууд байсан тул бусад дормынхан боож өгөх шахна. Сано ийм утгагүй юмд орохгүй гэж их зан гаргаж байсан ч Ашия орох гэж байгаад их л санаа зовно.
Ашияг дуудаж авчираад нүцгэн зураг авахар болвол яах гэж байна хэмээн чимээгүйхэн шивнэхэд нөгөөх нь сонссон юм алга. Санаагийн оронд орох хүн сонгох болоход хартай санаа өөрөө орохоор гараа өргөнө. Сургуулийн дэд захирал удахгүй ганцаарч ялсан ярилцлага болох тухай мэдээ дуулгана. Хүүгүүд юуны тухай ярилцлага юм бол гээд тагнаж байхдаа хамгийн сайныг нь авч үлдээд мууг нь хайна гэсэн зүйл сонсдог. Ийм зүйл сонссон хэд маань сургууль хаагдах гэж байна гээд буун сүрдүүлэн болно. Хааштай ийм зүйл болох гэж байгаа болохоор доорм тус бүр ярилцлагад бэлдэж эхлэхээр болно. 2 дугаар доромын ахлагч Наамба сайхан залуу шалгаруулах тэмцээний зураг авалтад явсан тул үлдсэн хэдэн юу хийх ёстойгоо юусоо олж чаддаггүй. Харин 1-р дормын хөвгүүд компани ярилцлага шиг юм зохион байгуулна. Эхний хүн нь Тиножи. Бусад хөвгүүд нь жоохон өстэй байдаг болохоор ийм муу дүнтэй юм чинь ёстой тэнийг байхтай гих мэтээр баахан юм асууж байгаад эцэст нь Тиножид хаг нүдүүлдэг. 3 дугаар дормын амт нөхөд бүжийн шалгалт авч байдаг. Ахлагч Оскар нь би Холливуудын од болох хүсэлтэй гээд нэг хачин бүжиглэж үзүүлнэ. Хибари бас туслаад байгаамаа. Энэ хоёр ч наотадаг шүү. Сургуулийн 4 сайхан залуус маань зураг авалтын талбай дээр ирлээ. Накацу Ашия хоёр Ромео Жулиетийн хувцас өмсөд жүжиглэж байтал хартай санаа Ашияг аваад явна. Накацу Жулието гэж зээрүүлдэв. Хувцас сонгох цаг болоход Накацу Ашияд хөөрхөн яган дайшин сонгож өгдөг. Тэгсэн санаа хайж нэг хар өнгөтэй цамц авчирч өгдөг. Хардаад байгаа ч юм шиг, хамгаалаад байгаа ч юм шиг сүүлдээ бүр Накацу санаа хоёр хэрэлдэнэ. Таарсан ч хоёр болдоо. Манай хэд зурагчин эгчид сайн загнуулж байгаа зургаад оруулна. Ашия нэг л болохгүй байлаа. Тэр үед зурагчин эгч сайн хүний толгой дотроо төсөөлөд үздэг гэж хэлнэ. Ашия санаагийн зүг рүү ширтгэхэд Накацу өөрлөө нь харж байна гээд буун баяр болно. Накацу Ашиятай зураг даруулах болоход санаагийн хардаж байгааг л харчих. Бүр барьж байсан баримлаа эвдэж орхино. Санаагийн зургийг дарж байхад Ашия түүнийг хайрын харзаар харж байгааг Накацу хараад гониглож байгаа нь элтхэн. Санаач нь бүр давраад Ашияг ханцуугийн цамц өмсгөд хүртэл харддаг боллоо. Наамба эренгүүтээ 2 дугаар дормын залуусыг уриалан хандивын аян өрнүүлнэ. Халуухан залуус бол манай улсын үнэт эрдэнэ. Царилэг залуус мандан мадраг юу гинвэ баахан юм л хэлж байна. Тэднийг тоож байгаа хүмүүс нь эдгээр хөгшин хүмүүс. Ашия Накацу хоёр хандив гуйж байгаад Кагура Закатай таарна. Нөгөө хоёр ч учир шалтгаанаа хэлээд хандив гуйтал нөгөөх нь хөөрхөн өгöd байгаа юм аа. Манай хоёр хэсэг гайхсан ч баяртай байлаа. Гинэтгэл баахан охтууд гүйж ирээд Ашиягийн гарын үсгийг авна. Учир юунд вэ гэвэл нөгөө дөрвийн зураг алдартай сэтгүүлдээр нийтлэгдэжээ. 2 дугаар дормынхан цуглуулсан мөнгөө нийлүүлэхэд сэтэрхий зүүж авч хөрөхгүй мөнгө цугларчээ. Накацу санааг тэдэнд туслахгүй байгаад бухимдан тэр хоёрын дунд маргаан болно. Маргааш өглөөнд болоход сургууль даяар бүх хөвгүүд өнөөх сэтгүүл дээрх зургийг харсан байлаа. Тэд бүгд л энэ сэтгүүл дээр зураг даруулах хүсэлтэй байгааг Ашия анзаардаг. Эндээс түүнд нэг санаа төрдөг. Энэ нь сургууль хаагдахаас өмнө бүх хөвгүүд дээрээ сууж байгаад зураг даруулах байлаа. Тэдэж дуртай наргагүй зөвшөөрнө. Ирэхгүй байх гэсэн санаач Ашиягийн гуйлтаар ирэхэд бусад сурагчид нь баярлана. Тэд жихэндээ гайгүй байж байгаад сүүлдээ хөл толгой нь олохгүй поз авч зураг даруулна. Нэг юм ойлгомжтой байгаа нь тэд энэ үедээ аж жаргалтай байлаа. Сургуулийн эмч дэд захирал хөвгүүдийн зургийг үзүүлнэ. Тэдний зургийг харсан дэд захирал ерөнхий захиралтай утсаар ярьж хувийн уулзалт зохион байгуулах шаардлагагүй болсон гэж хэлдэг. Тэгсэн нөгөө сайныг нь сонгож яваад мууг нь хайна гэсэн нь Копений үрний тухай ярьж байжээ. Хөвгүүд сургууль хаагдаагүй гээд баярлаж байлаа. Тэгсэн Накацу санаагийн хажууд очиод би Ашияд хайртай. Тэгэд бас чи ялагдах болно гэж хэлнэ. Санаач тэднийг харж хэсэг сууснаар энэ анги дуусна. 9-р анги. Энэ анги маань шинэ түүхийн багш ирснээр эхэлнэ. Хөвгүүд маань шинэ хүн угтаж авдаг уламжлалын дагуу бөмбөг шидэх, төмөр сав унгах гэх мэт хийдэг зүйлсээ хийсэн ч энэ багшийн хувьд тэдний төсөөж байсан шиг хүн биш байлаа. Харин түүхийн багшийн оронд дэд захирал нь тэдний бүх занг мэхэнд өртөнө. Ер нь энэ багшаас айж явсан үлзийтэй. Хөвгүүдийг дормын өрөөнд байхад дэд захирал орж ирэн удахгүй болох шалгалтын дараа after party концерт зохион байгуулах гэж буйгаа зарлана. Уг үйл ажиллагаа болон шалгалтын хамгийн өндөр үзүүлэлттэй дорм нь дараа жилийн хоолны эрх авах хэжээ. Үүнээс хойш хүн болгон дор бүрнээ шалгалтаа шамдан бэлдэж эхэлнэ.
Ашия Накацу хоёрч хамтдаа шалгалтаа давтаж суух бөгөөд нилээд ойр дотн сууж байхад нь Сано орж ирнэ. Тэр хоёрын дотн байдлыг хараад атаархсан бололтой дууга хураагаад нээх юм хэлсэнгүй. Ер нь манай Сано чинь хичээл сурлага спорт гээд бүх талдаа жигд сайн ажээ. Тийм болохоор нөгөө хоёртоо хичээл дээр нь баг зэрэг туслана. Харин Накацу бол нойлын ногоон тэг учраас удалгүй унтаад өгнө. Сано түүнийг унтаж байхыг хараад өмнө нь би Ашия тайртай гэж хэлснийг нь санаж хэсэг бодолд автана. Уур нь хүрсэн юм уу? Эсвэл инээдэн ч хүрсэн юм уу? Накацуг нэг сайн нислаад авна. Нөгөөх нь ч нэг сэрмээр аядаад буцаад л унтчихдаг. Шалгалт эхэлмэгц нэгэн шив би Накацугийн ширээн дээр нисээд ирнэ. Харамсалтай нь багш тэр цаасыг нь олцгож Накацуг сургуулаас хөөж туун болоод явчихлаа. Манай шинэ багш сурагчид ажиргалтай байхаас харшилтай юм шиг байгаа юм. Зэхийчээд хүүхдүүд ч тайван байлгахгүй. Гэхдээ ингэж ажиллах шалтгаан байгаа бололтой. Доорн бүр өөр өөрсдийн үзүүлбэрээ бэлдэх цаг болжээ. Накао Намбо хоёр бусад доормын бэлтгэлийг тагнахаар гарна. Нэгдүгээр доормын залуус цолгой хоолоогоор бархирж өгнө. Эднэр ер нь дуулахаа болоод тулааны уралгаа хийвэл илүү хол явах залуус шүү дээ. За тэр 3 дугаар доорн бол ирээд чирэггүй. Багангийн хүүхдүүд ч тооч хийх хэрэггүй юм хийгээд байгаа юм да. Тэгчээ тэрийгэж зөв хийхгүй баахан алдана. Гэхдээ нэг агууштай зүйл байгаа нь энэ удаа Тэнгэр бурхантай холбогдсон энэ төр гэсэн хачин юм хийсэнгүй. Бас бодоод байхад тийм юм хийсэн бол эннээсээ дээр байх байсан ч юм бэлөө мэдэх юм алга. Энэ хэдийгээ харсан 2 дугаар дормынхон өөрсдөө бат төрүүлэх юм байна. Бараг бэлдэх шаардлага байна уу? Ухааны юм ярьж байсан ч цагаа тулсан чинь ямар ч бүтэлтэй санаа гарсангүй. Гэхдээ бой банд байгуулахаар болоод энэ удаагийн хурал дуусна. Нөгөө талд Ашия Накацу хоёр хичээлээ давтаж байлаа. Ашияг харангуйтаа Накацугийн өнөөх хачин зан нь дахиадад хөдлөнө. Яг тэр үед Сано орж ирээд хагалт галзуу хүн харсан юм шиг л хэлэх үггүй зогсно. Тэгсэн Накацу Ашияг үнсгээр завдаж байдаг. Үүнийг Сано яаж тэсгэв нам зохиж унгаагаад Накацу ухаан алдваа хөөрхий. Нөгөө эргүү багш чинь концерттой бэлдэж байсан хүүхдүүдийг дуудаад олигтой онооч аваагүй байж ийм юм хийж суудаг хэмээн баахан загнана. Бүр ангидаа гитар тоглож байсан хүүхдүүдийн гитарыг цонхоор шидчихнэ. Дээрээс нь Накацуг сургуулаас хөөн хөл бөмбөг дахиж тоглоулахгүй хэмээн дарамтлаастай. Накацуг ийм хэцүү байдалд орсныг мэдсэн Сано Ашия хоёр сэтгэл санааг нь сэргээх гэж ихээхэн хичээнэ. Харин Накацу юу ч болоогүй мэт дүр эсгсэн ч дотроо нилээд хүндхэн байгаа нь илтгэн. Намба Окадо хоёр дормоосоо гарч ирсэн чинь нэг ч охин тэднийг хүлээж зогсоогүй байлаа. Учир нь шинхэн жүтгэр маань хамаг охтуудыг хөөж туугаад бүрнэр хүндийн самбарыг авч хайсан байлаа. Үүнд Намба ихэд бухимдаж багштайгаач ам мөрийн. Накацуг жүтгэр багш өрөөндөө дуудаж хуулах оролдлого хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гих бичигт гарын үсэг зурхийг шаардана. Яг энэ үеэр Ашия орж ирээд багш хүн байж эрх мэдлээ ашиглан хүүхдүүдийг дарамтаж болохгүй хэмээн эсэргүүцэн. Гэтэл нөгөө багш нь урдаас нь хувцаа тайл, худаг нуусан жим билүү гээд Ашиягийн хувцыг хүчээр тайлах гэж оролдоно. Үүнийг нь Накацу болиулах гэсэн ч багш уурласандаа түүнийг сургуулаас хөөчихнө. Ашия өөрөөс нь болж Накацу сургуулаас хөөгдчихлөө гэж өөрийгөө буруутхан гуниглаж суутал Сано хурж ирээд тайвшруулна. Тэгэд бүр ингэртээ татан тэрвэрнэ. Энэ хоёрын дунд ч бяцхан оч үсэрсээр л байна. Ашия гимсэндээ болж жүтгэр багшаас уучлалт гуйхаар очино. Харин энэ үеэр сургуулийн хөвгүүд бүгд нэгдэж хит даварсан жүтгэр багштай нэгийгээ үзэж нэхийдэлээ уралцахаар шийджээ. Энэ удаа 3 ахлагч хүн шиг хідэн үг хэлнэ. Үйл явдал улам хурцдаж байтал Сано хурж ирээд бүгдийг зогсооно. Учир нь тэр жүтгэр багшийг яагаад ийм хатуу авирлаад байгааг олж мэдсэн байлаа. Үнэн дээр жүтгэр багшийн дүү ахлах сургуульд байхдаа яг л эдгээр хүүхдүүд шиг найзуудтайгаа хөгжилдөж гитар тоглон цагийг зугаатай өнгөрөөдөг байсан аж. Гэвч after party-ны үеэр хэн нэгэн түүнийг худгалж амнасыг нь хөнөөжээ. Тиймээс жүтгэр багш дүүдээ тохиолдсон эмгэнэлт явдлыг дахин хиндэж давтуулахгүй гэсэндээ сурагчдыг ингэж хатуу ширүүнээр хориглож дарамталдаг байсан ажээ. Энэ бүхний дараа сурагчдыг хоорондоо эвлэлдэн нэгдэж нэгнийхээ төлөө зогсож байгааг харсан багш өөрөө ч бас буруутай байснаа ойлгоно. Багшид тохиолдсон залгүй явдлыг Сано сургуулийн эмчээс сонссон бөгөөд энэ тухайгаа зөвхөн Ашияад л хэлж өгнө.
Яран дусаад Ашия Накацууд очиж хэлийгээд босох гэтэл Сано гараас нь зөөлөн атгаад надтай дахиад жаахан хамт байгаа чимээн гуйна. Энэ мөч хоёуланд нь нэлийн эвгүй атлаа онцгой санагдсан ойлгомжтой. Явхаасаа өмнө Сано концерттой сайн оролцоорой Мизуки хэмээн хэлнэ. Ашияч түүнийг анх удаа угаар нь биш нэрээр нь дуудсанд нь гайхан үлдэнэ. Оройн Ашия амар амгалан шүршүүд орж байтал Накацу гаднаас орж ирнэ. Учир нь Саногийн шампаныг авахар ирсэн байлаа. Мань хүн сурсан зангаараа хаалганы түгжээг шугамар гүжиж онгоолгоод шампаныг нь авах гэж байхдаа санаандгүй нэг зүйлийг олоод харчихна. Ингээд Накацу Ашияг эмэгтэй хүн гэдгийг олж мэдснээр энэ анги өндөрлөнө. 10 дугаар анги. Накацу Ашияг энэ бүх хугацаанд эмэгтэй хүн байсан юм уу гэсэн бодолд автсаар өмнө нь түүнтэй хийж байсан бүх үйлдэлээ эргэн санаж нүүр хийх газаргүй ичиж эхлэв. Сүүлдээ бараг солиорлын байдалд хүрч ариун цэврийн цаасыг дүүртэл охин гэж бицээр байгаад ухаан алдан дамнуургаар эмчийн өрөөрөө хүргэгдэнэ. Энэ үеэр охид хүүгүүдийн сургуулиуд хамтран бүжгийн тэмцээн зохион байгуулахар болжээ. Компьютер санамсаргүй байдлаар 16 сурагчийг хос болгон сонгосон бөгөөд сурагчдын харилцаа нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх зорилготой аж. Шилдэг хос томоохон шагнал авах учир бүгд дор бүрнээ шаргуу бэлэглээ базаана. Хибари Оскар 2 хос болсон ч модон бит Оскар бүжгийн хөдөлгөөнөө хийж чадахгүй байсан учраас зэрлэг Хибаригийн хүчирхийлэл өртөнө. Бүжгийн тэмцээний бэлтгэл ажилд Сано туслахаар ирсэнд хүүхдүүдийн ам ангайна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох дургүй гэдгээрээ алдартай нэгэн ийм санаачлаг гаргасанд хүн бүрийн хувьд гинтийн явдал байлаа. Сано Ашия 2 алхаж байхад хажуугаар нь машин өнгөрнө. Тэгсэн Сано амар хөөрхөн Ашияг хамгаалдаг юм да. Тэр машинаар Саногийн дүү болон аав нь ирсэн байдаг. Бүжгийн тэмцээнд орох ёстой 3 охин хоолны хордлогод орсны улмаас эмнэлэг барааджээ. Иймээс тэдний оронд хүүгүүдийг оролцуулахар шийднэ. Энэ хүүгүүд эмэгтэй хувцас өмсөөд ч хамаагүй бүжигд орохын тулд алцганаж өгнө. Хосуудыг дахин хуваарлахад Намбагийн хамтрагчаар Накао, харин Накацугийн хамтрагчаар Ашия сонгогдоно. Бэлтгэлийн үеэр Сано аавтайгаа санамсаргүй тааралдана. Аав нь хүүгээ хараад ихэд баярлах боловч Сано түүнд хүйтэн хандаж үл томсорлон өнгөрнө. Дараа нь Сано Ашия 2 өрөөндөө бэлтгэлийн талаар ярилцаж байгаад санамсаргүй Сано Ашиягийн цээжинд хүрчихнэ. Ашия балмагдан ичсэндээ шууд угаалгын өрөөрөө гүйнэ. Харин Сано Ашиягийн цээж яаж юм хавтгай байгаа гайхан үлдэнэ. Тэр үед Накацу орж ирэн Санод хандан Ашия чинь эмэгтэй юм байна гэж хэлхийг оролдсон ч үг нь хоолойнд нь тэглээд гарч өгсөнгүй. Бүжгийн тэмцээний шагнал 3 алтан гулдмай гэсэн сургаар шунлын бурхан Намба Накацу 2-ын нүд гэлэлзаад явчихна. Ялчхаа догтооттой хөгжилдөн гээд буун баяр болно. Шагналд нүдэн нунцсан хөвгүүд алтыг авах гэж байгаад тогон зохиулна. Бүжгийн тэмцээн эхлэж тайзан дээр 3 хос төрүүлж гарлаа. Тиночи сүд бүсгүйтэйгээ галыг асааж байхад эрэгтэй хосууд ёстой заварсан юм бүжиглэж байлаа. Хун шуу шиг харагдах ёстой Накао яг л илээ шиг харагдаж байлаа. Сүүлдээ бүжиг биш зодон болж ганц эмэгтэйхээ өмдийг шувтлаад нөгөө охин зочирсондоо Тиночиг сэнсэрдэл алгадахад хонь байсан Намба Накао 2 үнсэлцэж орхино. Ёстой л заваарцгаж байна да. Нэгдүгээр дормынхан Тиночиг тоглоход Тиночи тэдэнд ахлагчийн гарын амтыг харамгүй бэлэглэнэ. Харин Накацу Ашия 2-ын ээлж болоход байдал шаал өөр болов. Хос 2-ын хөдөлгөөн гайхалтай зогцсон үнэхээр шилдэг хос гэдгээ харуулна. Алдарт хос Хибари Оскар 2-ын бүжиг яг л батарей муудаж эхэлсэн робот шиг ийш тийш савчсан юм байв. Энэ үеэр Сано дормын гадаа аавтайгаа тааралдана. Саног бага байхад ээж нь хүн дээр өвдөж, эмнэлэг твтэж байхад нь аав нь чухал тэмцээндээ гээд оройтож очжээ. Харамсалтай нь очиход нь эхнэр нь аль хэдийн нас барсан байсан бөгөөд энэ явдлаас болж Сано аавыгаа үзэн ядах болсон аж. Энэхүү шалтгааны улмаас аав хүүгийн яриа маргаанаар өндөрлөдөг. Сано ууртайгаар яваад өгөхөд Ашия араас нь бус харин аавтай нь ярилцсан. Тэмцээний дүн гарч Ашия Накацу 2 ялагч болжээ. Гэвч Ашия Накацуг орхиж явсан тул Накацу сэтгэлээр унана. Тэр үед Хибари Оскар 2 бархирч орж ирээд яагаад тэр хоёр ялагч байдгийг гээд төвөөж өгнө. Атаархуу Намба Накацуг алтны эзэн боллоо гээд боож өгөх гэж байхад Накао нөгөө алтыг нь идчихдэг. Ийш тэгсэн нөгөө алт нь шоколад байсан байж таардаг. Нөгөө хідэн шоколаднаас болж ингэж хичээсэн юм уу гээд
бөөн уур болцгоон. Өрөөндөө ууртай байх Санаатай Ашиа ярилцах гэж оролдоод айхтар муудалцаж Ашиа уйлаад хоцорно. Уул нь манай эгч Санааг л аавтай нь уулзраа олоосой гэж хүсэж байсан юм шүү дээ. Харанхуйд ганцаараа уйлж би Ашиаг харсан Накацу эсэстэн сэтгэлээ илчлэн. Тэр Ашиаг тэрч аваад удаан нуусан сэтгэлээ илчилж түүнд хайртай гэдгийг хэлнэ. Энэхүү үйл явдлаар 10 дугаар анги дуусна. 11-р анги. Өмнөх ангийн төгсгөл Накацу Ашиад сэтгэлээ илчилсэн билээ. Харин энэ анги яг тэр мөчөөс үргэлжлэнэ. Би чамд хайртай, чи Санаад хайртай гэдгийг би мэднэ. Гэхдээ чиний инээмсэглэл намайг юунаас ч илүү тайвшруулдаг. Харин чиний гуниглах шалтгаан үргэлж Санаа байдаг. Би хизээч чиний гуниглах шалтгаан болохгүй гэж хэлээд Ашиаг чангаар тэрвэрнэ. Осака ахлах сургуулийн дэд захиралд нэгэн сайхан мэдээг шууданч тагтаа авчирч өгчээ. Тэр нь юу вэ гэвэл үндэсний ахлах сургуулийн урьдчилсан шатны шалгаруулалтыг зохион байгуулахаар болжээ. Ер нь олимп шиг л зуны бүх төрлийн спортыг багтаасан том тэмцээн гэсэн үг. Дэд захирал энэхүү сайхан мэдээг сурагчдад дуулгахын зэрэгцээ нээлтийн үйл ажиллагаагч өөрсдөө зохион байгуулах ёстойг хэлнэ. Гэтэл нөгөө хэд нь тийм юм хийхгүй гээд шууд татгалзана. Харин дэд захирал нээлтийн үйл ажиллагаанд оролцсон доормын бүх сурагчдыг хаваа аялуулна гэхэд сая нэг юм уухайн тас зөвшөөрнө. Ашиа сургуулийн спортын хэсгээр явж байгаад Санаагийн аавыг түргэний машинд суулгаж байгааг олж харна. Харсан зүйлээ тэр дээрөө Санаад хэлсэн ч тэр огт тоосонгүй. Ашиа түүнд хандан танай гэр бүл юу тохиолдсныг би мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан чиний аав шүү дээ. Хурдан эмнэлэг яв гэж ятгахна. Гэтэл Санаа огтхон ч хөдөлсөнгүй. Аргаа барсан Ашиа чи явахгүй бол би явлаа гэд гараад явчихна. Яг таксинд суух гэж байтал Санаа араас нь гүйж ирнэ. Яаж ч бодсон аав нь болохоор сэтгэл нь тайван байж чадаагүй бололтой. Санаа эмнэлэг дээр очиод аав нь өмнө нь ч бас хүн дээр өвдөж байсныг олж мэдэнэ. Санаагийн аав түүнээс ээжийнхэн сүлийн мөчөд дэргэдэн байж чадаагүй дээ уучлалт хүснэ. Харин Санаа түүнийг аль хэдийн уучлсан байлаа. Энэ хоёр маань чин сэтгэлээсээ ярилцаж эцэг хүү хоёрын олон жил зангирсан сэтгэл тайлгадаг шиг боллоо. Накацуг хөл бөмбөгийн талбай дээр сууж байхад Санаа хурж ирнэ. Накацу түүнээс чи Ашиагийн талаар мэдэж байсан уу гэж асуухад Санаа юу ч хэлсэнгүй. Гэхдээ тэрхүү чимээгүй хариултаас Накацу Санааг бүх үннийг аль хэдийн мэддэг байсныг ойлгоно. Тэгээд Накацу Месүкид надаас илүү хинч сэтгэл гаргаж чадахгүй. Хэрэг чи миний өршөлдөгч бол би чамд хизээж бууж өгөхгүй гэж хэлээд яваад өгнө. Дараагийн үзэгдэлд Ашиа Санаа хоёр өчигдөр орой болсон үл ойлголцлын төлөө бие биенээсээ уучлалт хүснэ. Энэ яриа тэдний сэтгэлийг үнэхээр тайвшруулсан болох нь тэдний инээмсэглэлээс харагдана. Санаа аавтайгаа чин сэтгэлээсээ ярилцаж чадсанаа хэлнэ. Ингээд хүсэн хүлээсэн доормуудын дундах хөнгөн атлетикийн тэмцээний нээлтийн тоглолтод оролцох эрхийн төлөөх өрсөлдөөн эхэлнэ. Нийт 90 төрлийн тэмцээн болох бөгөөд хамгийн олон төрөлд ялалт байгуулсан доорм нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулах эрхийг авна. Накацу Санаад хандан энэ өрсөлдөөн доормуудын хооронд биш бид хоёрын хооронд болно гэхэд Санаач тийм ээ гэж хариулна. За та гал гарах нь тодорхой болжээ. Эхний төрөл нь дээс үсрэлт байлаа. Хамгийн сүүлд үлдсэн хүний доорм ялна. За тэгсэн хамгийн сүүлд Санаа Накацу хоёр тунаж үлдээд хийхэндээ бууж өгөхгүй үсэрсээр байлаа. Нөгөө хэдэн хүртэл манайх ялчглаа. Одоо болчихоо гэж хэлсэн ч энэ хоёрын хинээч тоосонгүй. Ямар ч тач эхний төрөлд хоёрдугаар доорм ялалт байгууллаа. Дараагийн төрөл нь усанд хинэн хамгийн удаан амьсгалаа төгжих вэ гэдэг байв. Нөгөө хоёрын царайг л харчих. За тэгээд дараагийн тэмцээн нь гэдэс таталт, нойдын цас хөвөх, асуулт хариултын тэмцээн байлаа. Ээлжид тэмцээн нь үргэлтийн хүчээр гал гаргах. Энэ төрөлд Ашиа хамгийн түрүүнд гал гаргаж чаддаг. Санаа Накацу хоёр би төрүүлэх байсан гэсэн царай гаргана. Зүгээрч байж чадахгүй Накацуг минь хоёр талаас халуун модоор хатгана. Удалгүй хүмүүс Санаа Накацу хоёрыг хоорондоо өрсөлдөж байгааг анзаарч эхэлнэ. Уг нь Санаа иймэрхүү тэмцээнд нэг их оролцоод байдаггүй хүн. Гэтэл энэ удаа ёстой бүх хүчээ гаргаж байгаа болохоор хүмүүс гайхахаас ч аргагүй. Хоолны дараа ээлжид тэмцээнүүд үргэлжилсээр
Мод хөрөөдөх төрөлд Сано хамгийн түрүүнд таниаснаа нь ялах тэмцээнд Накацу, муухай амттай Кирэн бүхий, Рушиан рулет маягийн төрөлд Намба, ногоон гэрэл улаан гэрэл тэмцээнд Оскар, шар агалах төрөлд Накацу, гар дээр сунах тэмцээнд Сано тус тус ялалт байгуулна. Ингэж бүх төрлийн тэмцээнд дуусахад Дорм тус бүр 30 төрөлд ялалт байгуулсан байлаа. Энэ мэдээ эхэндээ хүн бүрийн урмыг багагүй хугалсан ч эцэст нь бүх Дорм нэгдэж нээлтийн үйл ажиллагааг хамтдаа зохион байгуулахаар шийдэв. Оройн Ашия номноос хөлний булчинд массаж хийх аргыг судалж байлаа. Яг энэ үед Сано орж ирэхэд Ашия түүний хөлөнд массаж хийж өгнө. Учир нь Сано одоогоор хувийн бэлтгэгчгүй тул Ашия түүний бэлтгэлд багж гэсэн туслахыг хүссэн ажээ. Энэ хоёрын маань харилцаа уулмал дотносоод байгаа нь илтгэн. Ахлах сургуулийн олимп эхлэх цаг боллоо. Манай хэдийн нээлтийн үзүүлбэр нь чир дэнс байв. Тэмцээнд оролцож буй сурагчдаас бусдаа нь бүгд бүжиглэж үзүүлбэрээ ч амжилттай дуусгана. Үүний дараа Ашия Саногийн сэтгэл санааг сэргээх гэж элдвээр хичээж байлаа. Яг энэ үед Сано ээжийнх нь өгсөн сахиус алга болсныг хэлээд олж авчирж өгөхийг Ашиягаас хүснэ. Сано өөрөө гуйсан болохоор Ашияач татгалзалгүй явна. Ашия сахиусаа олцоход буцах гэж байтал Саногийн утас руу имлэгээс дуудлага ирнэ. Ашияач Саногийн өмнөөс утсыг нь авна. Энэ хооронд тэмцээн эд дундаа өрнөж байлаа. Саадтай гүйлтийн төрөлд Окода төрүүлж манай хэд бөөн баяр болно. Харин яг энэ үед тэмцээн болох газар руу яран гүйж явсан Ашия Хибаритай мөргөлдөөд унчхана. Гэвч босоод явахдаа гадаад паспортаа унгаснаа огт анзаарсангүй. Задтай асуудалж үүсгэндээ. Ашияг тэмцээн болох газарт ирэхэд Сано үсэрч эхлэегүй байлаа. Учир нь өөрийнхөө үсрэлтийг Ашияд харуулахыг хүсжээ. Эцэст нь Саногийн үсрэг хээлж ирнэ. Гэвч түүний эхний оролдлого амжилтгүй болно. Харин Кагуразака төвөггүйхэн давж чадна. Сано хоёр дахь оролдлогоо ч мөн алдснаар түүнд хамгийн сүүлийн боломжтой үлдэнэ. Түүнийг үсрэхийн өмнө Ашия олны дундаас босож ирээд ээжийнх нь өгсөн сахиусыг харуулan хоёр алхмын хойноос гүйгээд үсрээрэй гэж хэлнэ. Түрүүн Саногийн утсанд ирсэн дуудлага Саногийн аваас байсан бөгөөд Ашия түүнтэй очиж уулзсан байлаа. Тэр үед Саногийн аав Ашиягаас хэрэв Сано үсрэлтээ алдвал хоёр алхмын хойноос гүйж үсрэх оролдлогоо хийхийг дамжуулж өгөхийг хүссэн аж. Аавынхаа зөвлөгөөг дагсан Сано эцэст нь амжилттай үсэрч чадна. Түүнийг амжилт гаргахад бүгд л түүний өмнөөс баярлана. Тэмцээн дуусны дараа Сано Ашия хоёр баяр хөөртэйгээр алхаж байхыг харсан Хибари Ашиягийн паспортыг ууртай наргагүй харах бөгөөд манай эгчийг эмэгтэй гэдгийг аль хэдийнэ мэджээ. Хибари 3 ахлагчийн байгаа газарт очиод манай сургуульд аюул тулгарлаа. Учир нь эмэгтэй хүүхэд та нарын дунд сурч байна гэж хэлнэ. Нөгөө гуравч энэ мэдээг сонсоод ихэд жоширдож байгаа нь царайнаас нь илт харагдана. Харин энэхүү үйл явдлыг Накацуч сонссон бололтой. Ингээд энэ анги өндөрлөнө. Төгсгөлийн 12 дугаар анги. Үндэсний хөнгөн атлетикийн тэмцээний шагналаа угааж Дормын бүх хүүхдүүд хөгжлөж байхад захирал орж ирээд Осака сургуулийн өдөрлөг болох гэж байгааг зарладаг. Энэ нь Дорм хоорондын тэмцээн биш, харин анги хоорондын тэмцээн бөгөөд шагнал нь нэлээд том ажээ. Тэр оройн Сано Хибаригаас Ашиягийн паспортыг буцааж өгөхийг хүснэ. Харин Хибари татгалзаж паспортны эзэнтэй уулзаж байж буцааж өгнө гэснээр тэдний яриа өндөрлөнө. Ашиягийн анги өдөрлөг дээр юу хийх талаар сонгуул хийхэд тулааны урлаг болон мюзикл төрөл тэг санал авсан бол Мэйд Кэпэ буюу үйлчлэгчийн кэпэ 33 хүний санаалтайгаар сонгогдоно. Намба Тинажи Оскар гуравч нь нэг ангийн хүүхдүүд байсан юм билээ штэ. Тэр гурав тэнэгтэж явж байгаад Ашияг хувцас сольж байхыг хараад байж болох хамгийн мал царайны хувирлыг харуулдаг. Бүр Тинажигийн эрүүн мултарчдаг. Гэхдээ энэ хэд хэн гэдгийг нь мдээгүй юм шиг байгаа юм. Ямар ч тач хиндэж хэлэхгүй гэж нэгэндээ андгаална. Тинажигийн эрүүн мултарчсан болохоор ч тэрөө амнаас нь үг ус мэт ундарч байлаа. Свит бүсгүйдээ сургууль дотор нүцгэн охин харсан гэдгийг хэлсэн чинь өнөөх нь Хибари болон найзууд нь хэлчихдэг. Гэхдээ Хибари баахан худлаа хэлж байж энэ яриаг зогсоодог. Гэхдээ л энэ тухай дам яриа дэлгэрэх бөгөөд сүүлдээ халзан охины сүнс Осака сургуульд харагдсан гэж цуу яриа болон гуйлгджээ.
Южиро хүртэл энэ цуу ярианы зөв хувилбарыг нэг муурнаас сонсож байдаг. Окото яаж ч юм тэдний хоорондох яриаг ойлгож чаддаг. Окото манай сургуульд охин байна гэж хэлснээр хүүгүүд бүгд жажирддаг. Нэгэн түнээс хэн ингэж хэлснийг асуухад Южиро гэж хэлээд үсэртлээ алгадуулна. Намба Оскар хоёр Тиножиг энэ талаар тарасныг гадарлаад бас л сэгсээдэл алгаддаг. Болж муу хог. Нэгдүгээр дором охиныг хайгуул эхлүүлжээ. Охин хүүхэд барьлаа гээд нэг хүнийг баахан үцэглээд бүр болоогүй доодохыг нь шалгах гээд дотоожийг нь шуутлана. Гэхдээ эмэгтэй хүн биш байсан л да. Энэ бас гэхдээ арай. Жинхнээсээ охин хүүхэд байсан бол яах гэж байгаа гэднүүс. 3 дугаар дормын залуус нууцлаг охиныг олох гэж жатагдаж байгаад Оскар муу тэнэг өөртөө охиныг сүнс оруулчихдаг. 2 дугаар дором ир имийг ялгадаг машин бүтээч гисэн хүүхдүүдийг ялгаж байдаг. Яг Ашиягийн ээлж дээр Наказу тогийг нь таслаад амжилттай эрэгтэй хүн гэж итгүүлж чаддаг. Тэр оройн Хибари Ашиягийн үнэмлэхийг Санод буцааж өгдөг. Сано Ашияд сайн гэдгээ түүнд хэлснээр Хибари өөрийн сэтгэлээ татахаар болсон юм. Дормын ахлагчид Ашияг хувцас сольж байхыг дахиад л харж ахдаг. Тэд түүнийг сурагчийн зөвлөлийн өрөөнд дуудаж эмэгтэй мөн эсхийг асуудаг. Ашия эцэст нь эмэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ үед Наказу Сано хоёр орж ирэх бөгөөд Ашияг эмэгтэй гэдгийг нь мэдэх талаараа хэлж хүн болгоныг гайхшруулна. Сано түүнийг яагаад энэ сургуульд ирснийг ахлагч нарт тайлбарлаж өгдөг. Намба Ашиягаас одоо яах талаар асуухад Ашия бусаддаа сад болохгүй тулд сургуулиас гарахаар шийдснээ хэлдэг. Намба Ашияд 3 сар хүртэл сургуульд сурж болно гэж хэлдэг. Энэ нь тэдний төгсөлтийн баяр хүртэлх хугацаа юм. Энэ хугацаанд тэд нэгэн гэр бүл болсон тул тэд ийхүү инэрэнгүй шийджээ. Сано Ашия хоёр тэр оройжонгоо ярилцсан. Сано түүнийг анх ирснээс нь хойш эмэгтэй гэдгийг нь мэдсэн талаараа хүртэл хэлдэг. Ашия Наказуг уулзъя гэж дууддаг. Хөөрхий Наказу яг намайг хаяхаар дуудаж байна. За яхав би хөвгөлтэй сэтгэл татам юмжин зүгээрээ гээл өөртөө итгэлтэй байсан хүн хаягдаад бөөн гуниг болдог. Хөөрхий Наказу минь. Өдөрлөгийн бэлтгэл ажлын үеэр Ашия ухаан алдаж унах бөгөөд хүүгүүд хиймэл амьсгаа хийх гээд цамцыг нь тайлах гэж байгаад Ашияг эмэгтэй гэдгийг нь мэдчихдэг. Маргааш нь Ашия ангидаа очиход хүүгүүд түүнийг дээрлэхэж үгээр идэж эхэлдэг. Өмөрсөн Наказу чичгэс нь түүнтэй адилхан эмэгтэй юм уу гэж хэлээд уурыг нь хүргэнэ. Нэг нь бүр Саног дагахаар ирсэн сталкер гэж доромжлоход Накао тэднийг зогсоож найздаа яаж ингэж хандаж чадаж байна хэмээн уурладаг. Сано түүний энд ирсэн жинхэнэ шалтгааныг хэлэхэд зарим хүүгүүд түүнээс уучлалахгүй юм. Сагсан бөмбөг тоглож байхад зарим нь түүнийг дээрлэхэж бусд нь түүнд тусалж байлаа. Хүүхдүүд сургуулийн сүүлийн өдрүүдээ ажиргалтайгаар өнгөрүүлж байлаа. Одоо Ашияд энд үлдэх шалтгаан байхгүй тул сургуулиас гарахаар шийддэг. Захиралд сургуулиас гарах өргөдлөө өгөхөд тэр түүнд дахин нэг өдөр ангийнхантайгаа байж сургуулийн өдөрлөгт оролцох боломжийг олгодог. Түүнийг ангидаа ирэхэд ангийн бүх хүүхдүүд халуун дулаан уур амьсгалтай угтаж авдаг. Сургуулийн өдрөлийн үеэр нөгөө хэдийн мэйд кафе эрэлт ихтэй байлаа. Тэдний ангийн бүх хүүхдүүд косплей хувцас өмсчээ. Сано яг дүрдээ ороод алж байхад Кагуразака ороод ирдэг. Болоогүй бас үйлчлэгчээрээ Саног сонгодог. 3 ахлагчийн анги Ромео-Жюлет жүжиг толилуулж байлаа. Тиножи Оскар хоёр Америкосын дүрийг амьлуулсан шиг амьлуулж байхад тэр хоёрыг хард зогссон Тиножигийн сүд бүсгүй хардаж аргаа барсан балай Тиножи хөөрхий Жюлетэн Оскарыгоо цайцаасаа шидээд хайчхана. Хөөрхий муу Оскар минь нэрээ мартатлаа дахин нэг удаа галзуурваа гэж бодоод байхад бүх анги дээр галзуурсан байдгийн чаваас. Наказу Сано хоёрын бие засаж байгаа дүр зураг ёстой амир. Оскар цайцаа шидүүлсэндээ гомдоод явж байхдаа Хибаритай тардаг. Оскар зориг гаргаж сэтгэлээ илчилэхэд Хибари нааштай хариу өгдөг. Бүгд эмэгтэй хувцас өмсөөд нэг нь тэмцээнд орно. Нөгөө Кагуразакад хүртэл өмсөжчихсэн байдаг. Энэ тэмцээн охтуудыг байлдаанд дагуулах нь гарцаагүй байлаа. Тэмцээний ялагч Сано болоход хүн болгон өөрийгөө болох байсан гэд барьцаж байдаг. Ашия хүртэл шүү. Тиножи тэмцээний ялагчийг зарласан хүнийг хөвхөрлөн өшгөлдөг. Өөрийгөө ийм бедрүүм байж яаж ялагч болно гэж бодож чадваа. Энэ бүхэн дууссаны дараа Ашия хагасж ядан сургуультайгаа салах ёс хийн. Түүнийг сургуулиас гарахын яг өмнөхөн бүх найзууд нь ирээд өөрийг нь ямар үнцэнтэй найз байсныг нь түүнтэй өнгөрөөсөн мөчүүд ямар дурсамжтай байсныг хэлж нулимс дүүрэн мөн ажиргалтайгаар түүнийг үдэж өгнө.
Сургуулийн захирал хүртэл түүнд 2 дугаар ангийн төгсөлтийн гэрчилгээ олгосон юм. Наказуудаас салах ёс хийх хамгийн хэцүү байсан нь ойлгомжтой. Нандин байж болох бүхэл дурсамжийг бүтээлдсэн найзууд шүү дээ. Автобусаар онгоцны буудалд явж байхдаа Сано Ашия хоёр нэгнээсээ харцаа салгаж чадахгүй л байлаа. Онгоцны буудал дээр Сано түүнд сэтгэлээ илчилж ургал дээр нь удаанаар үнсдэг. Ингэж энэ хоёр маань уулзраа оллоо. Төгсгөл хэсэгт Ашиягийн гэрийн гадаа сум нисэж ирэх бөгөөд түүн дээр сонин хавсгарсан байлаа. Сонин дээр Осака ахлах сургууль түүний байгаа газар аялахаар ирэх болсон талаар бичсэн байлаа. Энэ хүрээд энэхүү хөөрхөн цуврал маань дуусаж байна. Дараагийн бичлэгийг үзэхийг хүсвэл лайк болон сабскрайб дараарай.